Тэнгэр саяд агуу их өвдөөцийн удан бас Монгол түмэн сайхан амарч байна уу? Баг уралдаан Эрдэмийн чуулганы 230 дахь дугаарт тавтай морилно. За өнгөрсөн баг уралдаан Эрдэмийн чуулганы 229 дахь дугаарт Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намрын энх хоёр оролцож бүгд найрамдах Монгол улсын дээд хууль гэсэн сэдвээр та бүхэнд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байгаа. Соён гээгэрүүлэх өнцгөө барин бид олон түүхийн ухчаа эдрэтэ асуудлуудыг 3 цаг дээр ярьсан. За энэ залгамжлалаараа өнөөдөр баг уралдаан Эрдэмийн чуулганы 230 дахь дугаарыг хийж байна. Өнөөдрийн манай зочин Монгол улсын гадаад хэргийн сайд, Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан Гэрэнжин намын амар жаргалгай хөрөлцөн ирээд байна. Олон мянган үзэгчдийн хооронд танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна. Магадгүй үзэгчдийн маань яг энэ цаг үед бас хүсэн хүлээж исэн зочдын маныг та байлаа. Тэгэхээр та бүхэн яриаг ард түмний анхааралтай сонсгол өө гэж бодож байна. Тэгэхээр ер нь нөхцөл байдал жаахан хүнд байгаа учраас асуултууд бас жаахан хүнд явах бах. Тэрнээс өмнө жаахан хөнгөн ганц хоёр юмыг бас жоохон халаах маягаар асууя гэж бодож байна. Та тэр заавал унших 5 ном гээд хүүхэд насандаа алтан түлхүүр уншия, үргэлжлүүлээд Монголын уус товчоог уншия, Толстойгийн дайн байнхийг заавал уншия, тэгээд хүний хөв заяаг уншия гэд нэрлэлчил дээ тий. Ямар утга санаагаар Монгол хүнд, Монгол хүүхдэд энэ 5 номыг та жишээ болгосон юм бэ? Гэхдээ яг та нийтлэг нэг үнэт зүйлс гэж байна шүү дээ. Хүн гэдэг амьтны хувьд бол заашгүй л одоо байх хэвээр үнэт зүйл. Тэр одоо үнэнч байх, шудраг байх, үерхэл одоо их орондоо хайртай байх, өвөг дээдсээ дээдлэх, байгаль орчноо шүтэх. Тэр хүн чанарыг илэрхийлсэн нэг үнэт зүйлсүүд байна да. Тэр бүх юм чинь л бол саяны хийсэн ном дотор бол ерөнхийдөө их сүрхий илэрхийлэгдсэн л гэж би боддоо шүү дээ. Тэр утгаар нь бол уншиж явах хэрэгтэй. Ер нь бол бид нар хүн төлөвшүүлнэ, хүн хүмүүжүүлнэ гэдэг чинь өөрөө их чухал асуудал шүү дээ. Тэрүүнд л их ач холбогдол өгсөн болов уу гэж боддیں۔ Тэр утгаар нь 2 монгол ном нэрлэл, 2-3 орос зохиолчийн ном нэрлэл тий. Тэр нь бид нар чинь бас нэг дэлхийн сонгодог юм руу орох хэрэгтэй бол энэ хүн төрөлхтний нэг хэсэг шүү дээ. Тэгээд нарийн ярих юм бол хүн төрөлхтний түүхийг бол их том хэсгийг бид нар бүтээж байсан, бүтээж байгаа, цаашдаа ч гэсэн бас бүтээх болно. Тэгээд тэр утгаараа зөвхөн энэ ч бас нэг хязгаарлагдаад байхгүй дэлхийн ертөнц рүү заашгүй гарах ёстой л гэж үздэг. Тэгээд бидний хамгийн наацхан нэгтэл одоо байгаа 2 хөршийнхөн тэр агуу бүтээлүүдээс бол мэддэг байх нь заашгүй. Тэгээд цаашаага одоо бусад төв болгосаад өчнөө мундаг юмнууд байгаа л да мэдхэл ёстой л доо. Зөв. За ойлголоо. Ардчилсан нам гэмэх энэ том айлыг 5 одоо үзэл санаа нэгтээ намууд бүлгүүдийг нийлүүлж байгуулахад би бол гол орол үүсгэсэн гэж та бичсэн байна. Тэгэхээр тэр бол одоо нэлийн олон жилийн өмнөх юмыг дурсаж байна л да. Тэгээ та ямар үүрэг гүйцэтгсэн? Яаж тэдрийг нэгтгэсэн бэ? Таны үүрэг юу вэ? Гэхдээ яг зүгээр 5-6 ном нэгтгэхэд чинь бол хамгийн том ном нь үндэсний арчилсан ном байсан. Хамгийн том ном. Тэгээд үндэсний арчилсан намын байр суурь тэр этвэх санаачлал бол бүгдийг шийтгэхэр л байсан л да. Тэгээ бусад номуудыг одоо нэгдэж нийлье. Ер нь бас нэг энэ улс төрийн намын төлөвшлийг шин шатанд гаргах шаардлага байна гэдэг үүднээс л хамтарч ажлыг нэгдэж нийлье гэсэн тийм санаачлал гаргасан. Тэгээд тэрийг маань бол бусад улс төрийн номууд бол хүлээж авсан. Зүгээр урд нь тиймэрхүү оролдлогууд байсан үгүй л байсан. Гэхдээ тэр бол нэг холигтой үр дүнд хүрдэггүй байсан. Харин зүгээр 2000 оны сонгуулийн дараа нэлээд сүрхий ялагдсныхаа дараа бол бас тал талдаа ухамсарлаа. За одоо бол ерөнхийдөө энэ асуудлыг дахиад тавихад бол нэгдэх магадлал, энэ биелэлээ олох магадлал нь бол хамаагүй илүү байна л гэж ойлгосон учраас л тэрийг л нэлийн зүтгүүлсэн. Тэгээд үр дүнд хүрсэн л дээ. Цаг үеийн бас хувьсгалын тохирооч бүрдсэн. Тэгэхээр чинь тэр нэг төрүүлээд хэлчих тэр бас нэг дэмий, хоцорчих тэр бас нэг дэмий, яг тэр цагийг олж хэлэх шаардлага байгаа юм л да. Өнөөдөр ч гэсэн арчилсан нам дотроо их олон фракцтай байна л та. Тэгээ би бол арчилсан намын зүрх нь хаана явдаг юм бол гэж гайхаад идэх. Одоо яг энэ арчилсан нам гэдэг нэг ийм сайхан одоо баатар ир хүн байгаа юм бол элэг зүрх бөөргөд бол байж авах. Яг энэ цохилж байгаа зүрх нь аль нэг фракц төр байд юм уу? Эсвэл намын даргын тамган дор нь байд юм уу? Ард түмэн дээр гişүүд дээр нь байд юм уу? Зүрх нь юу н хаана байна вэ? Би бол гişүүдтэй л байдаг гэж үздэг. Эцэстээ бол нам гэдэг маань бол дээгүр доогуур ил тулд гараад байдаг, сони хэвлэлээр уншигдаад байдаг, телевизийн өмнө гараад байдаг хэдэн дарга нар биш шүү дээ. Сонгуул болоо ихэд хурж ирээл өөрийнхөө намын төлөө нэг саналаа дугуйлчаал тэгээд нэг эсгэрээд дуу аялаад буцаад явж байгаа тэр олон мянган гишүүд чинь л намын амин сүнсэн шүү дээ ердөө.
Тэглээгээд би одоо намын төлөө саналаа өгчлөө, намаа дэмжчихлээ, намайг тэгээд өг ингээд өг шагнаад өг ийм гэж ярьдгүй. Тийм эрх мэдэл албан тушаал гэж ярьдгүй тийм ээ. Зүгээр л хийх ёстой ажлаад өөрийнхөө итгэл үнэмшлэлээр л хийгээд явж байгаа. Тэр олон хүний сэтгэл зүрх, тэдний итгэл үнэмшлийн намын аймын сүнсэн зүрхэн л гэж ойлгож байгаа шүү дээ. Дотор нь 5 6 практик байхаар намын гишүүд бас яг тэрэнд хариалагдах уу? Гэхдээ яг зүгээр тэр нам нэгдэнэ гэж нэг би түрүү хэллээ шүү дээ. Тэгэхээр чинь янзын угшилтай хүмүүс орж ирээд мэдээж хэрэг тэр чинь өөрөө нэгдэхээс өмнө бас нэг хамтлаг болчихсон л байгаа шүү дээ. Өөр ингэсэн бас нэг үнэлэмжтэй нэг ямаар арай илүү байхад нөгөөх нь арай бас нэг өөр ямаар ингээд бие биенийг нөхөх чадвартай. Тэгээ тэр нэг уламжлал тэр нэг одоо угшил нь бол тодорхой хэмжээгээр хадгалагдана л да. Тэгээ тэр бол нэг өнөө маргааштай харилцдаг зүйл биш. Нам нэгдчихэл маргааш нь алга болно гэж бодож болохгүй. Ерөнхийдөө энэ бол хугацаа шаардсан л процесс. Тэр утгаараа бол би бол их тэр үнд фракц тэгж энэ ингэж нэгдэхэд бол нэг сүрхий эмзэгэлдэггүй. Энэ бол авах хэвээр цагаа аавна. Цаг нь болох тэр нэгдээл байна. Тэгээд яг нам дотор болж байгаа том мөрөнлөө, том үйл явдлууд бол тэр уламл намыг нэгтруулах, бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, итгэл үнэмшлийн хувьд бол зөвшөөрүүлэх чиглэлээр л яваад байна шүү дээ. Тэгээ анх нэгдэж байсан тэр үеийг харахад бол өнөөдөр бол хамаагүй ондоо болчихсон. Хамаагүй төлөвшчихсэн. Гэхдээ улсын хэмжээний нам, үндэсний хэмжээний том нам гэдгээ бол давхар батлал яваад байгаа. Одоо энэхэр ерөнхийлөгчийг бол одоо 86 онд Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн байсан, арчлалын он жилүүдэд энэ намын дарга байсан Монгол Ардын Хувьсгалт нам гэдгээс бол салгаж харж ерөөсөж чадахгүй. Гэтэл бид нар бол амар жаргал гэдэг хүнийг бол салгаж харж чадж байгаа. Илүү эрх чөлөөтэй, илүү одоо бас зарим тохиолдолд намаасаа илүү юм шиг, зарим тохиолдолд тэр намын хүн юм шиг ингэж л тийм харагддаг байхгүй ард түмэнд. Тэгэхээр та ер нь энэ намтайгаа яг юугээр холбогддог юм бэ? Анхнаасаа л явсан. Анх энэ Монголд ардчилсан хөдөлгөөн гэж үсэл явж байхад тэр үн дотор нь л ороод явсан. Одоо тухайн үед шин дэвшилт холбоо гэж байлаа. Тэрний үүсгэн байгуулагчдын нэг гэж одоо бас тооцогдоод явдаг. Үндэсний дэвшлийн нам гэж тэр холбооноос төрж гарсан. Тэр нам дотор одоо бас удирдах албан тушаалын хийгээл бас л үүсгэн байгуулаад анхнаас нь явсан. Дараа нь 92 онд 5 намууд нэгтгэгд чинь бас дахиад тэн дотор нь ороод тэр үндэсний ардчилсан нам гэдгийг байгуулаад явлаа. За тэгэл явсаар гоод 2000 онд үндэсний ардчилсан нам маань бусад намуудыг нэгтгээд өнөөгийн энэ ардчилсан намыг байгууллаа. Тэгэхээр энэ 27 жилийн түүх бол үндсэндээ Монголд ардчлалын төлөөх намуудын нэгдлийн төлөө явж исэн ийм л хүн л гэж би өөрийгөө хардсан шүү дээ. Зүгээр миний итгэл үнэмшил бол юу юм бэ гэхээр 1990 онд бид нар сонголтоо хийчихсэн. Төрийн тогтолцоогоо бол ардчилсан тогтолцоо байлгыг парламентын засаглал тэр нь бол улс төрийн намаар дамжиж одоо хэрэгждэг юм а гэсэн тэр сонголтоо ард нийтээр одоо шийдчихсэн учраас тэр чиглэлд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол энэ улс төрийн намуудыг бэхжүүлэх, чанаржуулах, чамбааруулах, төгөлдржүүлэх асуудал бол улс төрч хүний үүрэг гэж ойлгож байгаа. Улс төрч хүний үүрэг. Тэгэхээр улс төрч хүн гэж өөрийгөө нэрлэж байгаа хүн бол ярьж байгаа зүйл, хийж байгаа үйлдэлээрээ миний энэ одоо ярьж байгаа хэлж байгаа юм энэ үйлдэл маань Монгол төрийн тогтолцоог бэхжүүлж гэнэ үгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэр улс төрийн намын одоо шин шатанд гаргаж ирж гэнэ үгүй юу гэдгийг л олж харах чадвартай байх ёстой. Тэрнийхээ төлөө бас ингээд ажиллаж чаддаг байх ёстой. Гэхдээ мэдээч хэрэг одоо өнөө маргаашийн бас нэг савлгаанууд бол байгаа л да. Тэгээ тэрийг л энэ бол төр зүрийн савлгаа юм шүү. Энэ бол зөв тогтол биш юм. Зөв тогтол нь бол ерөнхийдөө энэ нэг улс төрийн намын төлөвшөөд орчин цагийнхаа агуулга хэлбэрийг болоод тэгээд тэр нийгмийн шаардлага хангаал нийгмийнхэн төлөө үйлчилжлээ болоо гэсэн тэр санааны хүрээнд дотор л би өөрийгөө л одоо авч явдаг л да. Тэгээд тэр хүрээнд дотор бол заримдаа бол санаа нийлэх юм байж байна, санаа нийлэхгүй юмнууд байж байна. Тэгээд тухайн үед нь л одоо янз янзын байр суурь илэрхийлж байгаа. Зүгээр би хэрвээ зөв ойлгож байгаа бол алдаа дутагдал болохгүй бүтэхгүй юм байгаа бол бас нэг сүрхий дугуй өнгөрөөд байх шаардлага байхгүй л гэж боддоо шүү дээ. Хэлж ярьж засаж залруулж явах нь бол миний үүрэг гэж болгоод заримдаа ч одоо тэгээд элдв янзын хүн амтан ярьж яснаас би хэлж ийсэн хамаагүй илүү юм болов гэсэн надад бас ойлголт байдаг. Тэгэхээр нөгөө цаана далд санаа байхгүй давхар санаагүй тэр бүх юм чинь нэг болгоосоо бүтээсээ сайн ч муу ч бас миний ихлүүлсэн юм өнгөтэй өдөө явах юм бол бас сэтгэл төртлийн үеиг байгаа шүү дээ. Тэгээд тэр утгаар нь асуудалд хандж байгаа юм л да. Хавилаа сайхан 50 амгалан сайхан цаг үе байсан бол асар их олон
мянган ном уншсан оюуны ертөнцөөс их олон сайхан зүйлийг ярьж болох байлаа. Гэвч одоо маш эдрээтэй цаг үе дээр түүх биднийг болон тушагч байгаа энэ цаг үе дээр бол мэдээж нөхцөл байдлаа ярихгүй бол болохгүй нь. Дараа бол тийм боломж олдох бах. Тэгээ таны үгнээс ишлээд явъя. Хүн хэдий чинээ их мэдэн төдий чинээ гүнзгий харна гэсэн мэл. Тэгээ одоо дараагийн асуулт бол яагаар арчсан нам ингэж ялагдахаараа одоо муухай үг хэрэглүүл ингэж дэлгэр ялагддаг юм бэ? Яагаад ингэж савлж одоо шоргож унтлаа ялагддаг юм бэ? 76-аас 70-ын тэнд өгөөл ялагдчих жишээтэй. Сая бол одоо маш аимшигтай савлж ялагдлаа. Энэ алдаа нь юундаа байна? Гэхдээ яг туршлагагүй юмнууд бол байна. Бид нар ч юм бол одоо дөнгөжлөн 20 хэдэн настай л хүүхэд шүү дээ, тийм ээ. Нөгөө улс төрийн хүчин маань бол 70, 80, 90 настай. Тэдний туршлага гэдэг бол агуу тийм ээ, агуу. Тэгээ бид нар бол одоо алдж унах юм бол гарцаагүй л байж байна. Одоо тэр 96 оны сонгуулийг бол өөрөө санджлага байх. Бид нар 50 судал аваад ирсэн. Нэг л судал дутчихсан шүү дээ. 51 л болох хэрэгтэй байсан. Тэгсэн чинь 51 болж чадаагүй 50-тай. Тэгтээ одоо яах вэ гэдэг. Тэгээд тухайн үед асуудал шийдье гэхэд чинь орон нутгийн сонгуул болох гэдэг. Орон нутгийн сонгуул дээр ингээд улс төрөө бодоод сонгуульд хожихоо бодоод ингээд суух уу, эсвэл тэр эдийн засгийг нин яаралтай өөрчлөх, шинжлэх, шинэ одоо чанарт руу шилжүүлэх тэр ажлыг хийх үгээл маргалдчихл байсан вэ шүү дээ. Тэгэл бид нар бол юу гэж утсан. За яах вэ? Нам яах вэ? Бидний эрх ашиг яах вэ? Том эрх ашиг хараа. Улсын эрх ашиг нь энэ эдийн засаг чинь чухал байна шүү. Энэ үн дээр бол цаг алдаж болохгүй гэл бараг л маргааш сонгуул болно гэж ах урд өдөр нь бол жишээ нь цахилгааны үнийг нэмжсэн шүү дээ. Тэгэл одоо навс ялагдчихл байсан л да. Нэг тийм түүх байж байна. За сая одоо энэ 16 оны сонгуулийн өмнөхөн гэхэд чинь сонгуулийн хуулиар одоо өөрчилсөн шүү дээ бид нар бол. Одоо бодож байхад бол шал димэл зүйл байсан гэдэг нь бол ил тарагдж байгаа юм тийм ээ. Гэхдээ нэг хэсэг маань л одоо ер нь өөрчлөхгүй болохгүй мажоритар систем руу орохгүй нэгэд. Мажоритар систем ч нугасаа л одоо нэг санал авсан бол бүгдийг нь авдаг тийм л тогтолцоо шүү дээ. Тэгэхээр тэр 65-аар ялагдана гэдэг чинь бол одоо бас л нэг төлөвшөж амжаагүй тодорхой хэмжээгээр туршлагагүй байгаа гэл нэг жишээ гэж бодож байгаа. Энэ нэг шалтгаан нь байгаа. За нөгөө нэг шалтгаан нь би хувьдаа зүгээр их баярлж явдаг шалтгаан нь бол юу юм бэ гэхээр бол Монголын ард түмэн бол ардчилсан намд хатуу. Их хатуу. Яагаад хатуу байд юм бэ гэхээр асар их хүлээлттэй байдаг. Ардын намаас бол хизээч нэг тийм сөрхий юм хүлээдэггүй байхгүй юу? За ойлгомжтой. Бусдаас нь ч гэсэн ерөндөг. Арчсан намаас бол маш их юм хүлээдэг байхгүй юу? Тэр хүссэн, хүлээсэн, хүлээлтийг бол хэрэгжүүлж чадаагүй учраас бол хүмүүс их гомрохдаг юм шиг байна. Тэгээд нэг тийм гомцсноо бас нэг тодорхой хэмжээгээр тэр санал өгсөн байдлаар илэрхийлдэг болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ бол төр зүрийн л асуудал шүү дээ. Бид нар ишөө 90 настай болчихсон байхдаа ямар хөө янзын ном байхыг одоо хэлэхэд хэцүү л байна. 90-ад оны шин дэвшилтэд толбоо гэдвэл гайхалтай үг л дээ. Шин дэвшил. Энэ бол магадгүй бүр өөрөө брэнд болоод ураа болоо явчихаарч. Гэхдээ тэр шин дэвшил, шин дэвшил. Тэр яаж та тэрийг яг өөрийнхөө ярьж исэн зургаар хийж чадсан уу? Тэр нь өнөөдөр нийгэм төв нэмэр оруулсан уу? Нийгмийг бол өөрчилсөн. Үнэхээр одоо энэ 90 оны Монгол, өнөөгийн Монгол хоёр бол өдөр шөнөшг ялгаатай байгаа шүү дээ. Одоо ирэх биш. Одоо хамгийн наацханд бид нар ингээд нэг телевизэд ингээл өөрсдийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж та уран бүтээлч хүн ингээд өөрийнхөө бүтээлийг ингээл хийгээл явж байна. Хизээ тийм ирэх байсан. Байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ оюуны одоо эрх чөлөө олж авна, улс төрийн эрх чөлөө олж авна гэдэг чинь бол асар том юм. Дээрээс нь хувийн өмч байж байна. Энэ өмчөөр чинь одоо өнөөдөр амьдрал тийм байна, ийм байна гэдэг байгаа чинь тэр өмчөө аривжуулъя. Юмтай болчиход болсон юм аривжуулах тухай ярьж штэ. Тэгэхэд чинь бол огт юмгүй бас байсан үе байгаа штэ. Тэгэхээр тэр өмч хөрөнгөтэй аривжуулах, тэрүүн дээрээ санал бодлоо илэрхийлэх, санаа зовох тэр юмтай болно гэдэг чинь өөрөө агуу том өөрчлөлт байхгүй. Тэгэхээр үндэсний хэмжээнд бол бид нар дэвшил гаргасан. Шин дэвшил рүү бол гарцаагүй орсон. Гэхдээ энэ маань төгс төгөлдөр юм уу, гүйцэд юм уу гэхээр үгүй. Үгүй. Би энэ дээр нэг жижигхэн жишээ хэлдэм зүгээр телевизээр ярихад цаг авчдсан болов яа гэм бол Тэжжэр авга Оросын холбооны улсад тэр жил нэг айлчлаад одоо нэг перестройка энтер гэдэг бүх юм болол явж байсан. Тэгээд тэр үед өөрөө санаж нэг үе нэг хоёр хөтөлбөр гарч ирж байсан. Явлинский гэж хүний нэг 100 хоногийн хөтөлбөр гээд. Тэгээд тэр санаа нь бол юу байсан бэ гэхээр тэр чинь нэг төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг байсан шүү дээ. Одоо улсын өмчтөр тулгуурласан. Тэгээд тэрийг ингээд реформ хийгээд 100 хоногийн дотор одоо капиталист эдийн засаг буюу цоошин эдийн засаг болгоно гэдэг ингээд хөтөлбөр гаргачихсан. Оросын холбооны улс. Одоо тухайн үедээ зөвлөлт холбоот улс байсан. Бүр тэр чигээрээ бужигнжсэн шүү гэжсэн. Тэгсэн чинь Шаталин гэж шинжлэх ухааны академийн директор эдийн засгийн хүрээлэнгийн захирал Шаталин академич
гарч ирээ. За энэ 100 хоногт ч арай амжихгүй баха. 500 хоног дотор л ирнэ. Одоо цоошин систем. Тэгэхээр тэр Оросын тэр агуу эрдэмтэд тэр том хүмүүс чинь бол тэр үед тэгжил төсөөлж байсан шүү. 100 хоног дотор хийчих нь 500 хоног дотор хийчих нь гэдэг. Тэгээд Тэтчер авгааг нөгөө нутаг бацхаас өмнө онгоцны бодол дээр сурвалжлагчид очиод асууж байсан байхгүй юу. Та одоо юу гэж бодож байна? Манад ингээд 100 хоногийн дараа шилжчих нь гэж байна. 500 хоногийн дараа шилжчих нь гэж байна. Энэ өдөө ер нь аль зэрэг бүтэмжтэй магадaltaй юм бол гэсэн чинь нэлээд бодлого шарж байсан. Тэгэхгүй миний бодлоор бол нэг 2 үе хэрэгтэй байхаа гэж. Бүхэл бүтэн 2 үе хэрэгтэй байхаа гэж. Тэгэхээр энэ том түүхийн хугарал, энэ том процесс чинь өөрөө хугацаа шаарддаг. Энэ урт удаан хугацаанд явна. Гэхдээ ямар ч үсэн ямиг эхлүүлээ шин шатанд гаргаад ирчихсэн байж байгаа. Одоо энийгээ бид нар бол цааш нь чамбааруулаад аваад явах асуудал. Ардчлалын давуу талуудыг би дамсаа сууж байна, мэдж байна, мэдэрч байна. За сөрөг талуудыг бол одоо ярахаас өөр аргагүй зүйлсүүд байна. Өнөөдөр ардчлал нийгэм заавал одоо нэг хэсэг нь зайсанд хагартлаа баяжаад амьдарч байдаг, нэг хэсэг нь заавал хогийн цагаан даваан дээр бөөнөрөө аваад хог өгчих тийм л систем үү? Магадгүй Чингис хаан жим тавтай байшинд байж үзег байх. Чингисийн төмөрдөж эзэлжсэн газар орныхан жим хог төр гарч байгааг байх. Тэгэхээр чи энд манай үндэстэнд, манай ард түмэнд, манай дэлхийн сонгомол төртэй ард түмэнд бол аимшигтэй л байна л да. Заавал ингэх хэрэгтэй юу? Гэхдээ ийм юм болно гэж бол тухайн үедээ бас хараагүй л байна шүү дээ. Хараагүй л байсан. Бид нар ч хараагүй, өөрөө л бусад орнууд ч гэсэн хараагүй. Зүгээр энэ асуудлаа шийдсэн арга замууд нь бол харилцсан адилгүй. За Оросын холбооны улсыг аваад үз 1990 оноос хойш юу болж байна? Явж байгаад өнөөдөр ингээд нэг хуучин дүр төрхөө олох гээд байгаа юм шиг, шин юм руу орох гээд байгаа юм шиг бас ойлгомжгүй шүү дээ. За эдийн засгийн бүтцийг аваад үзэхэд нөгөө л нефть, газ хоёр л байж шүү дээ. 27 жил өнгөрлөө үндсэндээ бол нэг сүрх юм байхгүй. Зүүн Европын орнуудыг аваад үзье. Нэлээд өөрчлөгдсөн. Польшийг аваад үз, Унгар, Болгар, Румын, за бусад орнуудыг аваад үз. Тэгэхээр нэлээд урагшаага агсан. Тэр бол нэг тийм ахуй талын шинж чанартай юм уу та. Гэхдээ тэднэрт бол нэг тийм бас нэг сэдэц тэмүүлэл байсан байхгүй юу? Нөгөө Европ руу орох юмсан гэж. Хурдхан шиг энэ зөвлөлтийн нөлөө гэдэг юмнаас болоод тэр нэг юмнаас нь ангижраад нэг соёлдсон ертөнцтэй нэг нэгдээд орчих юмсан, тэднэртэйгээ хамт байх юмсан гэх. Тэгээ бид нар Европын холбоонд дэлсий, бид нар Еврозон гэдэг тэр нөгөө мөнгөний тэмдэгт рүү тэрлүүч нь орё. За зарим нэгэн хэсэг нь бол одоо бүр НАТОгийн гишүүн болъё гэсэн ийм л одоо хүсэлтүүдийг тавилаа шүү дээ. Тэгэнгүүт нь эргүүлээд Европ бол юу гэсэн бэ гэхээр за тэгэл л асуудал байхгүй тэгэж болно. Гэхдээ та нар ийм юм хийн шүү гэд. Болцол тавьсан маш тодорхой. Танаа усны стандарт чинь ямар юм? Энэ найзахгүй болохгүй. Одоо каранта онгойлгоход стакан бариад ууж болохоор тийм ус л байх хэвээр. Тэгэхээр усны стандартаа өөрчил. Танаа татварын тогтолцоо чинь энэ болохгүй. Ийм болго манай евро стандартад бүгдийг навцар гэдэг ингээд болцол тавиад маш тодорхой болцол тавиад хугацаа зааж өгöd. Тэгээд дээрээс нь бас санхүүжилтийн их үүсвэрийг гаргаж өгöd. Тэгээд тэр хүн амтны бэлдээд ингээд явсан байхгүй юу? Тэгэхээр тэр орон даяараа одоо чинь Польш гэх юм уу юу гэдэм тэр бүх орнууд чинь бол үнэхээр тэр нэг Европ руугаа нэгдээ тэднэртэй хамт баяа гэхийн тулд бол тэр улс төрийн дотоод зөрчил маргаанаа бол бас тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан. Хэдий улс төрийн намууд өрсөлдөж байсан боловч тэр реформын шин чанартай юмнууд дээр бүгд байсан. Ямар засаг гарч ирсэн үл хамааран барууны вэ нүү зүүнний вэ нүү засаг гарч ирсэнээс нь үл хамааран тэр хийх ёстой реформуудыг бол тууштай хийжсэн байхгүй. Тэгээ тэд нар маань ингээд амжилтанд хүрсэн нэг учир шалтгаан бол энэ байгаа болов гэж боддог. Өөрөөр хэлбэл гадны маш хүчрхэг одоо тийм дохоо байсан, нөлөө байсан учраас гэж. За манай орны хувьд бол юу вэ гэхээр бол манайх чинь одоо яг энэ 90 оноос хойш түүхээ аваад үзэх юм бол эдийн засгийн реформын чанартай нэлээд алхмууд хийсэн шүү дээ. Тэгэхдээ тэр чинь нөгөө байга хуучин эдийн засгийн тогтолцоогоо эвдэж байж бүр мөсөн эвдэж, зарим нь ч хагас дутуу эвдэж, зарим нь эвдэж чадахгүй мөртлөө эвдэх гэж гэж оролдож байж ингээд явдаг. Тэгээд тэр чинь мэдээж асар их хэмжээний сөрөг үр дагуулдаг. Одоо манай тэр үйлдвэр ачааллын газруудыг зогсож байсныг ер нь өөрөө санаж байгаагүй юу. Ингээд бүх л одоо тэр хаалт өрхт байж байгаа тэр үйлдвэрүүд чинь бүгд л хаагдсан шүү дээ. Яаж хаажлаа эхлээл одоо үйлдвэрийн зогсоосон дараа нь нэг цалинтай чөлөө өгчөөсөн, дараа нь цалингүй чөлөө өгсөн, дараа нь нөгөө складанд байгаа бүтээгдэхүүнээрээ цалингийн тавиал тэгэл ингээл ердөө
хааж байж ш тэр олон мянган хүний чинь ажилгүй болгож байж тийм ээ олон мянган ажилгүй хүмүүс тэр үед чинь одоо эмэгтэйчүүдийг тэр маш эрт тэтгэврт гаргасан өндөр настай хүмүүс өндөр настай явахдаа дунд хэргэм насны хүмүүсүүдийг чинь зүгээр бөөм бөөнөр нь тэтгэврт гаргасан шүү дээ. Тэгээд нөгөө 95 оноос өмнө тэтгэврт гарсан, хойно тэтгэврт гарсан гэл нэг маргаа яваад байдаг шүү дээ. Тэр бүх юм чинь бол асар их үнээр бид нар тэр юмнуудыг хийсэн байхгүй. Хийсэн тэгээд хийгээд нөгөө нэг дараагийн дэмжлэгүүд нь тэр Европын орнууд шиг орж ирээгүй болох тэр ухардаг. Хүн чинь бас дэвчин гэхдээ бас хязгаар байна шүү дээ. Тэгээд дийлхээ үлээ. За одоо бид нар дэвчихгүй нь биш үгээд ингээд нөгөө улс төрийн хүчиндээ саналаа өгдөг. Нөгөө улс төрийн хүчин гарч ирээд популизм хийгээд явчихдаг. Ноо маргаашилт явааж юм болгож өгнө гэж амлал. Тэгэл дахиад тэр нь бүтэхгүй болох дээр дахиад нэг шин савлал энд нь өгдөг. Нөгөөдг нь дахиад гарч ирээл нэг тийм цочирдуулсан арга хэмжээнүүд аваад ингээд яваад байгаа л да. Яг зүгээр энэ бас хоосон биш. Энэ чинь бас нэлээд юм өөрчлөгдлөө. Гэхдээ л нөгөө бидний хүсэн хүлээж исэн юм байхгүй байгаа байхгүй. Тэгээ энэний нэг том сөрөг үр дагавар нь бол гарцааг өөрөө чинь яриад байгаа нийгмийн баялагын хуваарлалт. Дэндүү тэгш болчихсон. Одоо энийг бол бид нар нэн даруул барьж авч засаж салруулахгүй бол ердөө энэ бол цаашдаа бол их эвгүй юм руу хүргэх байх. Хадгаламж эзэмсэж байгаа хүмүүсүүдийн чинь 5% нь нийт хадгаламжийн 95%-ийг л эзэмсэж чинь гэж байна шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ бол их сөрхий тийм аюултай үзэгдэл байхгүй. Нуур амар бол нугас амраа гэдэг. Дундаж давхаргыг бий болгоод нийгмээ төлөвшүүлнэ гэдэг асуудал бол аюул чухал байна. Тэрүүн дээр тулгуурласан эдийн засгийг бий болгоно гэдэг бол хамгийн том зорилт. Дундаж давхарга, чинээлэг дундаж давхаргаа бүрдүүлдэг. Тэгэхээр энэ зорилтыг бол бид нар үндсэндээ шийдэж чадсангүй. Нэг аюултай юм тийм л харагдаад. Дараа нь оюуны том задарлыг ярив. Та бол одоо оюун санаа эрдэм боловсролын үед 9 давхар байшингийн бол 9 давхарт сууж байгаа. Сонгуульд санал авахын тулд та бүр подвал руу бууж ирж 1-р ангийн хүүхдийн юм ярьж иж тэр энгийн эгэл ардаас санал автлаа оюуны хувьд доош унах хэрэг гарч байгаа ш. Угаасаа бодит байдал тийм ээ. Яагаад ийм харанхуй гаргаж ирв? Ардчлан нийгэм яагаад ийм бүхэл бүтэн ном уншдаггүй, түнэр харанхуй, гэгэрлэггүй одоо ийм сонин үеийг гаргаж ирв. Гэтэл одоо урд хэдтийн ард түмэн, хойд Оросын ард түмэн залуучууд завсаргүй иш чинь. Манайхан бол залуучууд өнөөдөр 7 хоногт нэг ном унших нь битгий илүү жилд яаж энэ харанхуй гараад ирлээ шүү дээ. Энэ юутай бол. Тий. Зөвхөн хятадын реформ бол бас арай өөр мэт замаар явсан. Тэр чинь бол саяхан хийчихсэн юм чи биш. 1978 оноос эхэлсэн. Перестройка чинь 84 он баггүй юу? Тэгэхээр тэрнээс хамаагүй өмнө Дэн Сяопин гарч ирээд тэр 78 онд тэр реформын алхмуудаа хийлгсэн. Хамгийн түрүүнд газрыг одоо тэр тариачдад нөгөөл тэгэл хүнсний хангамжийн шийдснээр л ингэж явлаа ш. Тэгэхээр алхмаар тэр хятадын өөрсдийнх нь үндэсний бас нэг онцлог байна л та. Ингээд нэг ажмаар чимхлүүрээр ингээл урагшаага яваад. Тэрийг яг хэрэгжүүлж тэр үндэснийхөө онцлогтой тохируулаад хэрэгжүүлээд явсан. Манад бол яг нэг тийм хуулбар бол бас байсангүй шүү дээ. Манайх бол тийм цочирдуулсан чиглэлийн юмнууд руу л ороод явсан. Тэгээ энэ маань бол янз янзын үр дагавар гарсан. Нийгэмд одоо гэр бүл дотор ажил амьдралгүй, эцэг нь ажилгүй байж байдаг, эхнэр нь одоо ажилгүй байж байдаг, өр хүүхдээ яах вэ энэ төр гэл ингээл тухайн үед одоо 90-ад оны тэр сони хэвлэлийг уншаад үзэх юм бол хүүхдүүд сургуульд явах гээд нөгөө ахлахангийнх нь ах их чинь хурж ирэхээр зөрөөд хувцсыг өмсөд явдаг тухай зөндөө л нийтлэл гардаг байсан тийм ээ. Тэгэхээр тэр эдийн засгийн тэр нэг хүнд байдал маань бол тодорхой хэмжээгээр бас тэр оюун санааны үйл ажиллагаанд бол нөлөөлсөн. Зэрлэгч тийм хандлага руугаа бол гарцаагүй явсан л да. Явсан. Тэгээ энийг бол одоо бид нар өөрөөр хийж чадаагүйдээ бол тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээж энэ улс төрийн намууд бол анхаарах ёстой л гэж бодож байна. Тэгээд дэлхийд тэр за энэ ардчлал гэдэг юмыг яг барьж аваад яг зөв хөгжүүлээд сайхан болцсон улс орн одоо ямар байдгийг айл улсыг та барих бол гэж ярих гэдэг юм л да. Сая ардчлсан одоо дэлхийн сонгодог улс Америк бол ардчлалын хатан хаанаас татгалзлаа шүү дээ. Хинэн ч байсан хамаагүйгээл тэгэл тэрнээс татгалзаад өөр сонголт хийгээд ингээд оронгоор нэрвүүлээ хийчлээ шүү дээ. Тэр чи ардчлалын үүр уурхай тэр үүрэн дотор юм болж байна. Тэгэхээр яг энэ загвараар яваад одоо сайхан байж байгаа улс бидний нүдэнд хаана ховор энэ янз юм. Одоо Английн ардчлал гэдэг чинь 400 жилийн түүхтэй. Тэгтэл 400 жил одоо сонгодог гэжсэн газар чинь сая тэр санал асуулгыг л Brexit гэж гараад явчихж байгаа шүү дээ. Европын холбооноос гараад явчихж байна. Зүгээр одоо ямар үр дагавартай байхыг бид нар хэлж мэдэхгүй. Тэгтэл маш том дөргион үүсгэж байна. Магадгүй өөрсдөө тэд нар бол айтайхан аваад явчих магадгүй. Гэхдээ тэр чинь бүхэл бүтэн төв наан Европ төв маань чухам юу болж хувирах вэ гэдэг бол том асуудал.
Америкт болсон сонгуулийн үр дүн бол яг зүгээр өмнөх одоо засаг захиргаа гэдэг юм уу юу гэдэг тэр удирдлага нь бол бас арай ондоо замаар явсан л да. Тэд нар бол цөөнх талаа хитрхи бариад нөгөө үндсэн иргэдээ бас нөгөө орхичихсан цагаан арьснууд байсан шүү дээ. Дунд хэрэгэм одоо насны дундчууд гэж хэлдэг. Тэр цагаан арьснуудаа орхичиход тэд нар бол эсэргүүцлийн л одоо маягаар саналаа илэрхийллээ шүү дээ. Тэр Трампыг гаргаж ирсэн явдал бол тэр ардчлалынхаа хүрээний дотор л явсан. Гэхдээ энэ ардчлал гэдэг маань өөрөө чухам юу юм бэ гэдгийг бас бид нар бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа. Энэ бол би бол одоо сүүлийн үед ямар хөө янзын ойлголттой байгаа вэ гэхээр бол за ардчлалын үндсэн гол зарчмууд байж байна. Гэхдээ энэ бүгдийг бид нар Монгол хөрсөн дээрээ буулгах хэрэгтэй маа. Монгол хүний оюун ухаан, энэ байгаль орчин, энэ хүрээлэн байгаа улс төр эдийн засгийн нөхцөл байдал энэ бүх юмтайгаа уялдуулж ээж энэ ардчлал гэдгээ бас нэг шинээр томьёол шинээр ойлгож явах хэрэгтэй болов гэсэн надад бол тийм л бодол төрөд байгаа. Энэ хоёр дараагаас асуусан юм а. За шууд асууя. Та бүхнийг анх үндсэн хууль шинэ үндсэн хуулийг гаргаж яхад Америк хэр нөлөөлсөн бэ гэд. Тэгсэн чинь Америкт айлчлалаар явж яхад би танаа үндсэн хуулийн тэдийг зааж өгч ийсэн. Тэр үе бол өстой баатарлаг шүү гэд манай зан заншил юу ч мэдэхгүй гэж ярьж ийсэн хүмүүс би гэдэг шиг ардчилсан намд ер нь ардчилсан намын загвар энэ ардчилсан намын энэ зохиолт Америкчуудын нөлөө ер нь хэр орсон байдаг. За нэг сүрхий орсон гэж би хэлэхгүй. Зүгээр тухайн үед бас ингээл гадны юм чинь дандаа шинэ байлаа шүү дээ. Coca-Cola хүртэл одоо хачин сайхан шинэ юм байлаа шүү дээ. Хүүхэлдэйн кино Mickey Mouse гарахтай чинь вау гэдэг л тийм илүү юу байсан юм чинь. Тэгэхээр гадны юм болгоныг л их гоё хараал их сайхан юм байна энэ төр гэдэл харж ирсэн үе бий л дээ. Тэгээд тэр үед чинь нэг том асуудал нь бол юу байсан бэ гэхээр бол за эн чинь нэг тийм юм шүү, тэр чинь тийм юм шүү гэдгийг хилээд залаад өгөх бас нэг тийм хүч гэдэг юм уу, улс төрийн хүч гэдэг юм уу, бас нэг тийм тулах бол бас хараахан байгаагүй юм. Ягаад гэвэл нөгөө Ахмад гэдсэн үе маань өөрөөсөө бас тэрнийхээ өвчрийг бол аач байхгүйсэн байхгүй юу? Ямар сандал тухайн үедээ нэг хүн ярьжсэн шүү дээ. За би бол ердөө 2 хүн хөхтэй ардчлал зах зээл гэсэн. Тэгэл тэрүүгээр л яваад байгаа шүү. Одоо жил гаруй явлаа. Одоо би цаашаа үнэхээр болохоо дийлэхгүй нэ гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр нэг аймгийн дарга хүн чинь тийм хэмжээний л ойлголттой л бид нар тэр юм руу орсон шүү дээ. Тэгэхээр бол ингээд нэг тийм алдаа оноо байсан бол хамтын л болчих гээд байгаа юм. Аль нь л одоо тэрийг л одоо бий болгож байсан тэр үнд л одоо хошууд иржсэн хувь нэмрээ оруулж исэн л байна л да. Энэ дээр бол чи тэгсэн энэ ингэсэн гэж би бол хэлэхгүй. Зүгээр шууд гадны нөлөөлөх юм бол тэгэхгүй би бол тэрийг бол тэгсэн хэлж мэдэхгүй. Харьцангуй гайгүй л байсан. Гайгүй байсан үү тий? Та бол Монгол төрийн алтан жолоог олон жил атгалаа таны амьдралын олон он жилүүд төрийн ордонд өнгөрлөө. Тэгээд таны намын баабар нийтлэлчийн одоо дараах өгнөөс ихшлэх гээд байна л да. Ерөөсөө энэ бүхэн бол зохиол байсан. Энэ босармог бүх юмыг бол зохиодог байсан, бичдэг байсан, телевизүүдийг ашигладаг байсан, пиарддаг байсан, нүддэг байсан, хуурдаг байсан. Энд чи юм байсан шүү гэл гэнтэл сая гараад ирлээ л дээ. Тэгэхээр та тэрийг анзаарч ийсэн юм уу? Тэнд үнэхээр тийм юм явагд тийм үнэхээр нэг хэдхэн одоо аимшигтай өөрийнх нь бичиж байгаагаар л шоронд байх ёстой төрд байж байгаа. Энэ бол үнэн шүү. Би одоо энийг дэлгэе гэж ярьж шүү дээ. Тэгэхээр чин та дотор нь байсан юм чи. Тий, ерөнхийдөө бол ингээд их л одоо ориглон сэтгэлэл байгаа шүү дээ. Ингээд өөрчилчих нь болчих нь бүтчих нь тэгэл бүгдээрээ шудраг, бүгдээрээ их оронч, бүгдээрээ л одоо үнийн ч хүмүүслэгсэн тийм л одоо урдчилсан ойлголттойгоор л бүх юм руу явж ийлээ шүү дээ. Гэтэл амьдрал дээр ингээд бүх юм чинь яваад ирэх тэргүй бүгдээрээ бас нэг тийм ухаантай хүмүүс биш байна. Бүгдээрээ бас их оронч биш юм байна. Амин хувиа боддог, амиа хичээдэг хүмүүс нь бол ер нь нэлийн их байд юм байна. За завшаанч хүмүүс бол ер нь бол барагдахгүй юм байна гэд. Тэгээд тэр юмнууд чинь бол бас орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд тэдний нөлөө чинь бол ингээд юм чинь шал ондол хувиргаад явчихж байна. Тэгт чинь бол тухайн үедээ бол яг нэг тийм байдаг гэсэн ойлголт бол ховор л байсан шүү дээ. Их романтик одоо тийм юмтай их гинэн одоо юмд итгэл их л гоё болчихондоо л гэж бодож байсан. Тэгээд сүүлдээ ингээд амьдрал гэдэг чинь шал ондоо байд юм байна. Хүний зан аран шин гэдэг чинь ондоо байд юм байна. Тэрлүү чинь тэмүүлээд байгаа хүн чинь үнэхээр ч нэг сүрхий элдв янзын их орноо бодоод сэтгэхэд байгаа биш. Шал ондоо юм бодоод явдаг хүмүүс байт юм байна. Нүрээ бол одоо сайн нууж хаад юм байна. Тийм ээ. Цэж дэлдэл их оронтой хайртай гэлээдэг. Тэгэл цаана харсан чинь харин бүр шал ондоо юм явж идэг юм байна гэдэг чинь бол одоо ил болж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хөө энийг бас ингэж нэг
ойлгох, ухамсарлах, мэдрэх нэг тийм үе бол хэрэгтэй л байсан юм байна л да. Одоо тэрийг бол зайлшгүй дамжих л ёстой байсан юм байна. Одоо ч бараг дамжаад ойлгочихлоо гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Яг нэг үгүй хэлэхэд бол одоо ард иргэд маань хийж байгаа сонголт маань бол хэр зэрэг оnomчтой юм бэ гэж хүмүүс одоо болтол ярьдаг л үстэй. Нэг одоо бас залруулж цаашаа явах нэг зүйл бол энэ ардчлал гэдэг энэ үнэт зүйл бол ардчилсан нам юмаа гэж ойлгож байгаа мас бай шүү. Одоо яаж энийг залруулах вэ? Ардчлал гэдэг энэ нийгмийн тогтолцоог зүгээр намтай хотгож ийн гэдэг бол би ардчилсан намынхан PR-а болгодуулчихъя гэж ойлгоод байгаа байхгүй. Хэд нам руугаа татчих. Энийг одоо яаж залруулах вэ? Үгүй яг зүгээр анханасаа гарч ирсэн нэг имийг л хаяглаад тэгэл явчихсан шүү дээ. Үний хэрэг дээр бол ардчлал гэдэг чинь бол ардчилсан намынх ч биш Монголын нийт ард түмнийх энэ зөвхөн Монголынх ч биш дэлхийд дээр тогтчихсон байгаа үнэлэмжийн асуудал. Гэхдээ энэ ардчлал гэдэг чинь Монгол хөрсөн дээрээ яаж буух вэ гэдэг асуудлыг бол бид нар дахин асууж явах хэрэгтэй. Одоо бол бүр бид нар нэг тэрийг боддог, тунгаадаг нас руугаа ороод ирчихлаа л да. Тий. Тэгэхээр энэ юм ал одоо бодох ёстой болоо да. Жаахан дэлгэрэнгүй яриад ивж болно шүү дээ. За. Дараагийн энэ улс төрдөх насны аюул байна. За өнөөдөр бол Монголд одоо 50 та хүнийг хөвшөрцөн, 60 та хүнийг одоо зүндсэн, 70 та хүнийг одоо бараг юу гэдэг ингээд бүр хинч биш болгож ирж шít. Трамп 70 наснда л ялж ийн л да Америкт. Тэгэд Азад ч ялгаа байхгүй 60-аас дээш нас л ер нь улс төрийн нас юм биш үү? Та энэ Монгол хүмүүсийн улс төрдөх насны яг бодит байдлыг та нэг сайхан хэлээд өгч. Яг тэдээс дээш наснд л улс төрийн юм төлөвшдөг, тэдээс дээш нас нь ерөнхийлөгч болж байна, улсын хэрлэлийн гишүүн болж байна, амьдрал дээр харагдаж байна гэдэг та нэг сайхан. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол нэг хүн ам зүм ерөнхий динамиктай л их уялдаатай л да дундаж нас хэд байсан бэ гэж. Саяхан болтол бид нар 48 тал байлаа шүү дээ. 48 хүрэл тэгэл үндсэндээ бол чат хийдэг. Тэгээд 48 та хүн чинь одоо их л хөгшин өнөө маргаашгүй болчихсон хүн л байсан. Тэгэл явсаар өнөөдөр бид нар 67 нас дээр ирж байна. Өөрөөр хэлбэл бол дундаж наслал маань 67 болчихлоо. 67 та байхад бол хүн бас ч гэж тэтгэвртэй гарсан ч гэсэн би бас нэг ойр зур юм бол ажил хийгээд явах чадвартай, бичих цаас хөтлөөд явах чадвартай байгаа байхгүй. Тэгээ энэ маань насжилт маань бол улам л нэмэгдэн нийгэм хөгжөөд юмнууд маань зөвшөөрөд ирэхээр бид нар бол одоо Японууд шиг тэр 88 наслтгал болно шүү дээ. Бүр хамгийн наадсах нь тэр бол сайхан зүйл л дээ. Тэгэхээр тэрүүнтэй холбоотой юм шиг байна. 48 настай дундаж нас байхад бол тэр улс төрийн амьдралын цаг хугацаа хэд байх вэ? Одоо 20 хэдтэй л байж тарах гэдэг байгаа байхгүй 30 та 67 та болчихсон байхад бол бас ч гэж одоо нэг 40 хүргээд яваад аж болж байгаа. Гэхдээ ер нь зүгээр нас гэдэг бол өөрөө агуу их капитал юм байна. Агуу их капитал юм байна. Энийг бол одоо бид нар хаасайг ойлгох ёстой. Тэгээд тэр ч утгаараа монголчууд чинь энэ өвгөд дээдсээ хүндэлдэг, хайрладаг, тэднэрийнхээ үгийг сонсдог гэж. Ардчилсан намынхан ихтер л нэг сөрхий дураараа дөргсөн хүмүүс байдаг гэж ойлгоод байгаа. Үгүй шүү. Бид нар бол одоо ахмадуудтай бол ер нь их хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Маш их хүндэтгэлтэй ханддаг. Би л хувьдаа бол ер нь ахмадуудыг бол одоо байнга үгийн сонсдог. Би эдийн засгийн коллежийн захирал болоод маргааш нь би нэг хүн ажилд авсан. Авахдаа тэрийг бол тэтгэвртэй гарсан. Одоо 60 гарчихсан 65 6 таа байлгүй бас дамтарч байгааг ажилдаа авч ирсэн. Тэгэл би манай аж ахуй эрхэлсэн захирал нь манай одоо лид агаа гэж байсан бас л одоо настай хүн. Тэг би ганцхан юм хэлсэн. Алдаа гаргуулахгүй шүү та нар намайг надад байнга харж янж хэлж. Би та нарын үгийг сонслгүй авах юм аавна авахгүй юм аахгүй. Гэхдээ та нарын үүрэг бол намайг алдаа гаргахгүй байх дээр анхаараа шүү гэ. Тэгжил явж ирсэн. Гадаад хэргийн сайдын албыг аван готоод би тэр оройн хамгийн түрүүнд Монголын дүүр сургууль дээр очиж байсан. За ийм одоо ингээд ийм албан тушаал томилогдлоо. Би таны үгийг сонсноо гэл ингээл явж байсан. Ерөнхий сайдын албыг аваад хамгийн түрүүнд авсан зөвлөхөөрөө би содномгойг авч ирсэн. Байнга хамтуудыг хажуудаа байлгаж тэдний үгийг сонсч тэд нар чинь бас нэг үнэхээр тэр нэг амьдралын туршлага гэдэг чинь агуу зүйл л дээ. Тэгээ тэр энэ бол байнга л одоо дагж хэлэх ёстой юм байна гэсэн надад ойлголт байдаг шүү дээ. За таны одоо нийгмийн элит сэхэдний хуваар, ерөнхий сайд байсны хуваар, гадаад хэргийн сайд байсны хуваар, улсын их хурлын гишүүнээр олон жил байсны хуваар би танаас үндэстнийхээ дүр төрхийг нэг асуумаар байна. Манайхыг бол одоо Америкт бол дорны ард түмэл гэх гээд ах шиг байна. Гэтэ яг дорны юу гэхэлэр чинь бид нар костюм бижак хүмүүстэйг Орос ч шал өөр соёлтой тэр зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахын аргагүй.
залуучуудыг харахаар ингээд цугаараа солонгос суудчих юм шиг. Ахмадуудыг харахаар ор суудчих юм шиг. Хөдөөнийхнийг харахаар нүүдэлж юм шиг нэг л юм холимог харагдаад байна л та. Тэгээ өнөөгийн Монголын үндэстний дүр төрх ямар байдалтай бүрэлдсэн байна? Ер нь яаж харагдвал яг Монгол гэж харагдах вэ? Саяхан би нэг хүнтэй яриа сууж ирсэн. Тэгээд 3 төрлийн Монгол бий болчихлоо гэж. Хотын Монгол гэж нэг байна, хөдөөний Монгол гэж нэг байна, гадаадд байгаа Монгол гэж байна. 3 онд Монгол болчихлоо. Тэгээд тэдний чинь нөгөө үнэлэмж ойлголтууд нэр томьёонууд нь хүртэл ондоо шүү дээ. Нэг үгийг хэлж байгаа мөртлөө 3 янзаар ойлгоод байх жишээтэй. Тэгэхээр энэ нөгөө нэг нээлттэй нийгэмд ингээд ертөнцид амьдарч байгаа учраас энэ бүх юм орж ирж ингэж хутгалдах нь бол гарцаагүй юм байгаа юм л да. Энийг бол одоо бид нар ямар хаагаа суугаад байлтай биш. Тэр бол явуургүй гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ чэнээсээ бид нар бас нэг тийм гол юмаа алдчихгүй байх асуудал байгаа. Тэр улс орныхоо тэр үндэсний нэг том эрх ашиг байж байна. Тусгаар тогтнолын асуудал байж байна. Эв зүү асуудал байж байна. Хүн ахтай дээл захтай байх асуудал байж байна, тийм ээ. Хорио цэрийн асуудал байж байна. Энэ бүх юм чинь л нөгөө Монголын нийгмийг ингэж цементэлж өгж байгаа. Монгол хүн гэдэг имийг гаргаж ирж байгаа хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр энийгээ бол нэлийн сайн бодох ёстой юм шиг байна. За хоёрдугаарт нь миний одоо өөрийн ихтгэл үнэмшил бол юу юм бэ гэхээр бол би бас нэг жоохон эдийн засаг сонирхдаг хүнийхээ хувьд бол хэлэхэд Монголын энэ олон мянган жилийн түүх, за сүүлийн 100 гаруй жилийн түүх бол үндсэндээ хөдөө аж ахуй. За тэн дотроос мал аж ахуй. Одоо энэ хідэн мал чинь л ер нь Монголыг авч явж байгаа юм шүү дээ. Энэ хідэн малыг хариулаад ёстой наранд нь одоо нар бороо салхинд нь гандаж тэр хөрч даарч яваа тэр хідэн малчд чинь л ер нь Монголыг Монгол төрхтэй байна л гэж би хувьдаа боддог юм. Зүгээр өөрөө түүхийг аваад үзээрэй. 20 дугаар зууны түүх гээл за 21 он гээл 24 оноос ихтэл анхны юмнуудыг хийгээл гэсэн мөнгө байхгүй. Аливаа ямар нэг юм хийх тэр хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Хөрөнгө их усүрээ хаанаас авах. За эхлээд нэг баян чинэл гэсэн хүмүүсийн хамаг ямиг хураагаад аваад нэг жоох юм хийх гэж оролцсон. Тэр нь дуусчихсан. Дахиад жоохон байж байгаа л 30-аад оны ихэр чинь бас нэг аж үйлдвэрийн ганц 2 элемент оруулж ирээ, ганц нэг байшин барилга барь, үйлдвэрийн бас нэг шавмав тавья гээл тэгсэн бас л мөнгө байхгүй. Дахиад нөгөө хідэн малчдынхаа хөрөнгө мөрөнгөний цуглуулаад авсан. Дараа нь дайн залгуулсан. Дайны он жилүүдэд бол тэр хөдөө аж ахуй тэр чигээр 2 фронтод ажиллаа шүү дээ. Нэг нь дотоодын зах зээл хангах чиглэлээр ажиллаа. Хоёрдугаарт нь тэр Оросын холбооны улсад дэмжлэг үзүүлэх чиглэлээр, тусалцаа үзүүлэх чиглэлээр үндсэндээ бүгдийн мал аж ахуй авч явсан байхгүй. Энэ хэдэн мал авч явсан. Дайны дараах бүтээн байгуулалтын он жилүүд гэдэг тэгэхээр дахиад мөнгө хэрэгтэй болсон. Мэдээж гадна дотноос зээл авсан, зөвлөлт бодулсаас хятадаас авч явсан юмнууд бол байгаа. Гэхдээ дотоод их усүр гэхтэр л ганц юмтай хүн хэдэн малчд. Тэгээ сүүлдээ бүр ингээд малын бүгдийг хураагаад авчихсан ш нийгэмчилчихсэн. Юу ч үлдээгээгүй. Бүгдийг хурааж аваад тэгэл явсан. За бүр хамгийн ойрын жишээхт 90 оны байдал тэр эдийн засаг яаж унлаа, яаж хугарлаа, нурлаа. Тэр үед бол нэг хэдэн мал байсан тулдаа хөдөөнөөс нэг ганц хамаатан садны ганц нэг мах явуулж байсан тулдаа эн чинь босч ирлээ шүү дээ. Сая хямралч гэсэн тий одоо энэ 2007-8 оны хямралыг аваад үз 11-13 оны хямралыг аваад үз хөдөө аж ахуй. Өнөөдөр ч гэсэн одоо статистикийн үзүүлэлт гараад саяхан л одоо 3 дугаар эхний 3 сарын үзүүлэлтүүд гараад ирж байна. Хаана өсөлт байна? Хөдөө аж ахуй байж ш. Тэрнийхээ ачаар л дотоодын нийт бүтээгдэхүүн дотор бас нэг жоохон өсөлттэй юм шиг л төрх гарч ирж байна. Тэгэхээр энэ мал аж ахуй гэдэг бол Монголыг монголоор нь авч явж байгаа агуу хүч. За тэгээд би зүгээр 100 жилийн түүхийг л ярьж байна. Тэрнээс өмнө хэдэн мянган жилийн түүх байж байгаа. Тэрийг бол одоо үзэж судалсан хүмүүс бол ер нь баг ховор. Тэгэхдээ нөгөө талд нь бод нар бас нэг юм хараад байна шүү дээ. Энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж гарлаа. Шинжлэх ухаан, техник, технологи гэдэг чинь ердөө урд өмнө байгаагүй төвшөнд гараад ирлээ. Одоо бол зүгээр нэг юм шинээр орж ирж чад нэг хэсэгтээ байгаа л нэг боловсронгуй болоод явдаг байсан юм бол байхгүй болчихлоо шүү дээ. Одоо бол өнөөдөр цоошин юм орж ирэл тэгэл маргааш нь байхгүй. Цоошин юм орж ирэл маргааш нь байхгүй. Энэ хүн төрөлхтний дүр төрхийг өөрчлөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх юмаа бид нар энэ уламжлалт, энэ соёл уламжлал, энэ мал аж ахуйгаа чухам яаж холбох вэ? Гэт чинь өөрөө агуу том зорилт болчиход байна л да. Тэгээ Монголын төр дотор, Монголын энэ нийгэм дотор бас нэг иймэрхүү юмыг хараад, бодоод бас нэг чилээгээд суужаад байна ганц 2-5-аар ширхтэл байна л да. Ааха. Одоо тантай бол ярилцаад сууж байгаад таныг бол харахад бол Арчилсан намын гишүүн Арчилсан намын лидер бол сайхан харагдаж байна уу? Яг танаар харах юм бол төр нийгмийн зүтгэлтэй үед. Ерөнхийд нь хавтгааруулаад харах юм бол Арчилсан намынхан ч одоо зодолтоол, хагаралдаал, хэрэлдээл
Тэгээл сонингороо одоо хүчтэй мэдэгдлүү тэгээл ингээл гөөм хаарч байна. Тэгээ өчигдөрхөн би нэг залуус ихэдний лекцэн дээр сууж исэн чинь монголчууд буруу алдаа байсан. Сая арчилсан намынхныг ялуулах байсан. Ягаад гэвэл тэд нэр зодолтоол шууд энэ улс орныг газарлуу мөргүүлж унагаал тэгэл бид нар босох байсан юм. Монгол ардын намынхан болохоор ингээл шарахаар оролдоол ингээл нэг нунтаглал өөрөнгө хэлэл байгаад идэх гэсэн юм яриад юм лээ. Залуучуудад тэр ярьж ил. Тэгэхээр энэ дээрээс би асуух гээд байгаа юм энэ яагаад юм задрал, яагаад юм хэрүүл, ямар хүмүүсийн өнгө төрх нэгчгээр ингээд нэг юм харагдаад нөгөө л гэнэн залуу настай болохоор тэгээд өгнө. Би бол юу гэж харж байгаа нөхдөр өнөөдөр өөрсдийнхөө үзэл баримтлалыг чөлөөтэй илэрхийлдэг тэр нэг соёл энэ нам дотор бүрдчихсэн юм. Бусад улс төрийн номуудыг харахад бол ер нь дарга дагсан шүү дээ. Дарга нь хинч байсан бол одоо тэгээ чөтгөр байсан ч гэсэн за тэгэл манай дарга гэл дагаад явдаг тийм л систем. Манад бол тэхгүй шүү найзаа. Чи ер нь юу блэгээд ингээд юмаа хилдэг, ярьдаг, өөрийнхөө үзэл баримтлал өөрөө тэрүүндээ итгэж байгаа учраас тэрийгээ бас нэг бусдад ойлгуулах гээд ямар нэгэн байдлаар тулгах гээд оролддог тэр нэг тийм соёл байгаа юм л да. Нэг нээлттэй байх, нэг шудраг байх, илүү одоо юу гэдэг нэг дайчин байх гэсэн тэр шинж чанар бол өнөөдөр бол бас манай намын нэг том давуу тал гэж би хөвдөө бодож байгаа. Энэ намыг бас нэг тийм итгэвчүүлж өгдөг зөрчил байгаа бол тэрийг улам тодруулж өгдөг. Чин зарим нэгэн тохиолдолд бол юм харахгүй шүү дээ. Ээл гаргаж ярихгүй бол тэгэл тэр нь богшиж байгаа сүулдэ ингээд дэлбрээд хачи юм болоод явждаг. Манад бол ингээд юм гараад ирэхвэл эхнээсээ тэр нь ингээд тод харагдаад явдаг учраас бас тэрүүн дээр хүн болгон анхаарлаа хандуулах, тэрүүн дээр байр суурь илэрхийлэх, ярьж байгаа эцсийн дүндээ бас нэг хамгийн одоо зохистой гэж тухайн үедээ зохистой гэсэн тэр хувилбар руу ордог. Тийм одоо соёл бүрдчихлээ л да. Тэгээ энэ бол манай намын бас их давуу тал. Зүгээр тоглоом шоглоомор би нэг тэгж ярьдیں۔ Зүгээр хүмүүс надтай санал нийлэх нүг юу? Ардчилсан нам бол дандаа зөв юм хийдэг гэж. Тий, дандаа зөв юм хийдэг. Зөв юм санаачилдаг. Ардын нам болохоор юмыг зөв хийдэг. Тэгэхээр чи нэг нюанс байгаад байгаа биз? Тий. Тэгэхээр уул нь болдгсон бол энэ намын нэг тэр нэг дандаа нэг шин юм гаргаж ирдэг, нийгмийг ингэж нэг байлдан дагуулдаг тэр чадвар, тэрийгэ зөв хэрэгжүүлдэг энэ чадвар хоёрыг бас тодорхой хэмжээгээр хослуулад явах юм бол хэрэгтэй л байх л та. Мартчих магадгүй санаж байгаа дээр асууя. Та сая сонгуульд яагаад татгалцсан бэ? Улсын хурлын сонгуульд? Яг гол учир шалтгаан нь бол яг дараагийн юмд үлдчихсэн. Гүйлдэ яг тэр үедээ бол нэг тийм юм бол бодоогүй. Яг зөв тухайн үедээ тэр нэг эмэгтэйчүүдийн квотын асуудал үнэхээр гараад ирсэн. Яалтчгүй гараад ирсэн. Тэгээд 17 эмэгтэй хүн нэр дэвшүүлэх ёстой байгаад байдаг. Оройн нөгөө нэг бүртгэл нь хаагдчих гад байдаг. Тэгээ өглөө 9 цаг гэхэд манай намын дарга маань 2 эмэгтэйтэй сууж идэг. Цаана ш 15 хүн дэвшүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөөдөлөөс чинь яваад очиад асуух дээр чинь ердөө зөвтэй эмэгтэйчүүдэд дэвшүүлэх хэрэгтэй. Хуулаа барь зөмөрөө эмэгтэйчүүдэд дэмжиж гэж бүгд хэлж байгаа мөртлөө за миний судал дээр хурж ирээд энийгээ дэвшүүлчих гэж би судлаасаа татгалзах ганц ч хүн алдаагүй байхгүй. Цагаад болох дээр хийж тэгээд би тэнгэрэл. Энэ дээр үний нэг зан чанаа харагдаж байгаа маа харагдаж. Танай одоо би ч нэг уус төржидгүү нам харьяалал байхгүй манайх ч редакцийн хараад бас би таас уучраас л жаахан бүдүүлэгдүү танай нам гэдээ яриад шүү. Танай намын сая даргын сонгуул өрн шудраг явагдсан юм. Ингээ харсан чинь залуучууд нь энэ улстай булхай болсон, худлаа болсон ингэж явагдах ёсгүй байсан, энэ хүн гарах ёсгүй байсан ингээл бас ингээл баахан юм яриад унжаа. Би бол тэрүүнд нэг ач холбогдлохгүй байгаа. Тэр хүн гарах ёстой байсан уу, байхгүй байсан уу гэдэг. Тэр бол 30 дугаар асуудал. Хамгийн гол асуудал нь бол юу байсан бэ гэхээр энэ намын гишүүн гэдэг хүн чинь өөрөө намын дарга шууд сонгод юм байна гэдэг. Тэр тогтолцоог оруулж ирсэн байхгүй юу? Тэр бол одоо үнэхээр улс төрийн намуудын энэ орчин цагийн улс төрийн намын түүхэнд бол ердөө шууд юм. Тий. Аль ч улс төрийн нам бол ингэж намын дарга сонгож үзээгүй шүү дээ. Тэгэхэд бид нар шууд намын гишүүдээс 120 мянган 150 мянган хүнээс саналын нэг өдөр аваад ингэж тодрууллаа. Тэн дотроос хин гарч ирсэн нь бол одоо 30 дугаар асуудал. Тэгээд тэр намын дарга гэдэг нэг институт байж шít. Тэр институттай бид нар хүндэтгэлтэй хандаж тэр ардын намаас авах хэрэгтэй юм чинь тэр байхгүй. Тэр нэг намын даргын институттай хүндэтгэл. Одоо бол бид нар хууль ёсны нийт гишүүдээс сонгогдсон намын даргатай болж байна. Энийг одоо ингээд тойрон хүрээлээд энэ институтаа хүндлээд явах асуудал. За дараагийн нэг том алхам нь болох тэр дунд шатны нам, анхан шатны намуудаа бас яг сая гэж хэллээ. Аймгийн намын дарга нар, нийслэлийн намын дарга нар, дүүргийн намын дарга нарыг бас гишүүдээс сонголоо. Тэгээд ингээд яадаг бол
одоо бас элдв янзын бас шугам мөгөнд дэвтэх болов гэсэн чинь анхны сонгуультайгаа харьцуулах юм бол хамаагүй илүү зохион байгуулалтаа зэгцтэй замбраатай тэр ухамсартай сонголт хийж байгаа нь бол хамаагүй илүү харагдсан байхгүй. Тэгээ тэрний үр дүнд бол үнэхээр нам бол цоош өнгөтрөхтэй болчихлоо л доо. Тэр намын баяр болоод манайх чинь 21 аймаг 9 дүүргийнхаа намын дарга нарт батламжинд гардуулж өгсөн. Бүгдээрээ тайзан дээр гарч ирээд батламжаа авсан байхгүй. Тэгэл би ингээд хараа суужсэн чинь тэр 30 хүнээс за 5 6 хүн л одоо нэг 90 оны партизан гэж хэлэхээр байна. 90 онд анх явсан. Бусд нь бол дандаа залуучууд. Дөнгөж 30 гараад 40 хүрж байгаа ашигу нэг тийм сайхан өстой. Би хааны хувьд ч гэсэн царай зүсэн ч гэсэн. Тийм царай зүсэн ч гэсэн. Тэгэхээр бол эн чинь нэг цоош нь улс төрийн соёл оруулаад ирлээ шүү дээ. Одоо бусад улс төрийн нам бол яг энэнд бол өстой нэг хөлдөн чирэгдэх байхгүй юу? Одоо нэг жоохон юм л эвгүй болох юм бол нөгөөдөл чинь шаардаад эхлэн шүү дээ. Ер нь намын дарга яагаад сонгож болдгүй. Яг дээр та нар тэр нэг бүгд турлгээл 30 хүн 300 хүн тэнцэнэ хөвөлдөж явах хэрэгтэй. Тэхгүй шүү найзуудаа гээл. Тэгэл эхлэн шүү дээ. Тийм. Тэгэхээр бол энэ их том зүйл. За эдийн засагчийн хуваар мэдээж туршлагатай том эдийн засагчийн хуваар асуултууд бэлдсэн байгаа. 2016 оны 12 сар он жаргаж явах мөчид Харвардын их сургуулийн чөлөөт эдийн засгийн онолыг зохиосон хоёр эрдэмтэн их туйлантай мэдгдэл хийсэлтэй. Тэр загварыг харсан чинь ерөөсөө энэ эдийн засаг чөлөөт эдийн засаг гэдэг юм ерөөсөө л худалдаа 8 дээр дийлэх нь оршиж байгаа. За худалдаа 8 дээр оршиж байгаа юм чинь гол амин сүнс нь хэрэглэгч байгаа. За энийг одоо барьж байгаа цорын ганц нууц арга бол мунхаг байлгах, тэнэг хэрэглэгч. Тэр хэрэглэгчийг одоо мунхаг харанхуй байлгаж чадхал юм бол илүүдлүүдийг бид шахсаар байгаад тэр илүүдэлтэн тэр хэрэглэгч дарамтанд орж бидний өөр шүүрлэлжүүлжээнд орж ирдэг юм аа. Тэгээд энэ загварыг хийсэн гэх маягийн ярьсан бил. Тэгэхээр бидний сонгосон чөлөөт эдийн засгийн энэ загвар шууд үзэгчдэд ойлгомжтойгоор ярьж хэдэн хувь зөв явж байгаа вэ? Хуваараа ярих юм бол тэгээд та жаахан дэлгэрүүлээ. За би бол баг яг өнөөгийн байдлын энэ нэг тогтолцоо бол нэг 50% цаадаа нэг 60% буруу маягтай явна гэж хэлэх гээд байгаа. Яагаад тэгж хэлж байгаа нөхдөр энэ Монголд болоод байгаа үзэгдэл биш юм байна. Бид нар ч одоо манайд л ингээл бид нар нэг буруу замаар л бодоод тэгээд байна гэж ойлгоод байсан чинь үгүй юм байна. Бусад орнууд дээр бас яг энэ үзэгдэл бүр яг арай масштаб нь том, цар хүрээ нарай илүү. Америкийн нэгдсэн улс гэхтэл одоо нэг сүүлийн үед айгүй модонд ороод байгаа юм уу юу гэх олонний анхаарал татаад байгаа нэг шинэ онол гарч ирж байгаа концепц одоо юм да. Элитийн эдийн засаг гэж. Тэгэхээр тэр юу харуулж байгаа нөхдөр бол нийт улсын төсөвт бүрдэж байгаа татварын орлогынх нь бараг нэг 90% нь ердөө нөгөө нэг 2-3 мянган хүн л өгч ийн гэж. Одоо том компани баячууд өгч ийн гэж. Тэгээд үлдэж байгаа тэр чинь 300 сая хүн шүү дээ. 300 сая хүнээс нэг 2-3 мянган субъект нь тэр бүгч татварыг бүрдүүлж чад үлдэж байгаа тэр 200 хэдэн сая хүн бол нийт татварынхаа нэг 10% нь л бүрдүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр тэдний оролцоо бараг байхгүй шахуу болчихсон. Тэр баячууд нь тэр томчууд нь бол ер нь бол бүх татвараа өөрсдөө бүрдүүлээд улсын төсвийг бүрдүүлээд явах бүрэн болцоод болчихсон. Иргэд рүүгээ юу гэж нэхтэр бол та нар нэг хилэм гаргах чухгүйхэн шиг бослого юм гаргах чухгүйхэн шиг чимээгүй байж бай. Тэгээд тэр Макдоналдсаа идээд Кока-Колагоо уугаад байж гэж. Тэгээ нэг ийм юм руу орчихлоо гэж яриад байгаа. Тэр одоо судлаач нар бол энэ бол одоо ердөө маш буруу юм. Тэрүүний манай нэг баялагын хуваарлтын асуудал биш. Яг тэрүүнтэй л адилхан байхгүй. Энэ ердөө маш буруу хандлага руугаа орчихлоо шүү. Энэ ийм байж болохгүй шүү. Энэ ер нь бол их эвгүй дуусна шүү гэж яриа. Тийм учраас энэ баялагын хуваарлтаа чигдрүүлээ. Энэ татвар матврыг чинь шал ондоо болгоё, ялгууртай болгоё. Ачаа өөрүүлж байгаа юмнуудаа бас нэг хуваарлаа энэ төр гэсэн юмнууд бол маш хүчтэй яваад. Тэн дотор бүр баячууд нь хүртэл өөрсдөө зарим нэгэн одоо ухаантай баян гэх юм уу яах баян ухаантай байж дараа л тий. Зарим нэгэн тэр Warren Buffett гэсэн тэр том тэр бомтнууд бол юу ярьж байгаа нөхдөр бол би дэндүү их мөнгө болоод байна. Тийм учраас энэ мөнгнөөс ер нь тэр нийгмийн чанартай юм руу илүү зарыг гэдэг. Тэгээд тэрийг төр өгчих гэхээр бас дургуцаад байгаа. Яг л төр авчих юм бол энэ чинь тэгэл нөгөө нэг хэдэн хүнд суртлынхаа аппаратаар дамжуулаад хуваагаал тэгэл 10 үрийн хаалга элдв янз ямар ингээд яваад өгч байгаа. Тэгэхээр энийг шууд зарцуулдаг, нийгэм рүү шууд хүргэдэг тэр механизмуудыг бий болгоё. Сонирхлын бүлгүүд, тэр төрийн бус байгууллагууд, элдв янзын хөдөлгөөнүүдээр дамжуулаад энийг одоо хийдэг болёо гэсэн нэг тийм чиг хандлага бол нэлийн сүрхий гарч ирж байгаа. Тэгээд
Тэр утгаараа тэр чинь юу яриад байна вэ гэхээр бол тэр төрийн зохицуулалтаа бид нар бол илүү боловсронгуй болгохгүй бол ялангуяа эдийн засгийн одоо удирдах тэр төрийн юмаа бол мэрэгжлийн түвшинд аваачмаар байна нэгдүгээр. 60% буруу явж бол аюултай шүү дээ. Мэрэгжлийн түвшинд аваачмаар чаддаг мэддэг хүмүүсийн энэ юм дээр ингэж авцарч тавья гэсэн нэг санаа яваад. За урдах хөршийн хувьд бол бас л эдийн засгийн өсөлт бол гайхамшигтай явж байгаа л орнуудын нэг шүү дээ. Зөвхөн сүүлийн үед эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь бага зэрэг багассан боловч нэг ерөнхий суурь нь том болох дээрээ нэг жоохон өсөлт асар том дүн гарч ирээд тэрийгээ бас нэг хуваарлаад яваад байгаа. Тэгээ би бас тэднийхийг сонирхол байд юм л да бас нэг судалгаа элдв янзын уншаад ингээд хараад байхад бол тэнд юу яаж яах гэхээр бол төрийн зохицуулалт байна гэж байгаа. Гэхдээ төр юу руу н орж ийнэ гэхээр бол ерөнхий том зах зээлээ удирдах юм. Зах зээл зохицуулах юм ини. Тэр аж ахуй нэгж байгууллага компаниудын хүрээнд дотор тэр чөлөөт зах зээл нь байж гэж. Ингээд нэг юм хоёр шаттай юм гараад ирчихсэн байхгүй. Яг ингээд жижигхэн нэгж аж ахуй нэгж байгууллагуудын хүрээнд дотор чөлөөт зах зээлийн нэлээд сайн түлхэж өгөөд өрсөлдөөнийг бий болгоод эдгээр чинь илүү хурдан одоо тэр хэрэглэгчтэй үйлчлэх гэж илүү чанартай бүтээгдэхүүн гаргах гэж син юм сэтгэх гэж ингээд янз янзын юмнуудыг оролдоод хийгээд байдаг. Тэр том зах зээл дээр нь ороод ирэхдээ бол төр оролцоо тэрийг зохицуулаад явъя гэж. Магадгүй тэр хувилбар бол бас нэлийн ирээдүйдээ хувилбар байж магадгүй. Энийг бол сайн судлах хэрэгтэй юм. Маш сайн судлах хэрэгтэй. Манай зүгээр өнөөдөр миний хамгийн их санаа зовоож байгаа сэтгэл жоохон төгсөж байгаа асуудал бол үнэхээр тэр нэг тийм оюуны хүчийг нэгтгэж анализ хийдэг, судалгаа шинжилгээ хийдэг тийм нэг нэгжүүдийг бид нэр бий болгож чадахгүй байна л да. Зөв. Яг хятадын эдийн засгийг хараад байгаа нэг Дэнсяхун даргын 16 хаан зүйлс сүүдэр түлээ, даруу бай, ялах гэж бүх өрсөлдөд бүр 80-ад оны тийм ээ. Тэгэл тэр л одоо яг энийг гаргаад ирж штэ. Тэгэхээр бас нэг зарим нэг хүмүүс ийм бодолтой байгаа маа. Ер нь ийм технологи бүтээгч нараар эдийн засгаа бариулъя. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад Стив Джобс гэдэг эдийн засгийн баатрыг төрүүлээл тэгэл тэрүүн дээрээ дурддагдал маш хүчтэй тесрэл тэгэл гараад ирсэн. Сүүлдээ нөгөөтгөн дүрдээ итгээд бараг дийлдэхээ байгаад үннээсээ ч өвдсөн юм уу, өвдүүлсэн юм уу юм байдал үүссэн. Энэ баатар бол Америкийн эдийн засаг түүхэн үргийг үүсгэсэн гэд. Танд одоо ямар эдийн засгийн санаанууд байж гэн? Танд ямар загварууд байна? Томоохон үндэснэ шүү дээ. Технократуудыг ингээд дэмжиж тэднэрээр засаг бариулъя гэсэн бас нэг тийм яриа бол яваалаад байна. Гэхдээ бас яг цагаат болох дээр бас тэр чинь бас биш юм. Тийм үү. Биш юм. Би бол одоо даже бүр тэр политиконом чиглэлийн буюу улс төрийн эдийн засгийн ухааны тэр чиглэлийн хүмүүс нь илүү энэ төрийг удирдах юм дээр анхаарах хэрэгтэй болов гэж бодоод байгаа юм. Технократууд бол тэр яг тухайн салбартаа бол цойлоод явж явах нь зөв юм шиг байна. Тэгээ дахиад нөгөө энэ шинжлэх ухаан чинь юм өөрчлөөд байгаа. Дэлхийн өөрчлөгдөд байгаа нэг жишээ байна шүү дээ. Одоо Airbnb гэдэг компани байж байгаа. Дэлхийн хамгийн хүчрхэг, хамгийн том зочдлын одоо сүлж. Тэгсэн мөртлөө өөрөө ганц ч зочдлын өрөө байхгүй. Ганц ч ор байхгүй. Тэгсэн мөртлөө дэлхийн хамгийн том. Гэтэл чинь одоо Marriott, Sheraton, Hyatt одоо юу гэдэг ингээл том зочдлууд байгаа биз дээ. Тэднэрээс бүр хэд дахин илүү том. Тэгээ яасан бэ гэхээр хэдхэн бацаан сууж байгаа компьютер дээр код бичээл програм зохиогоол тэгэл явдаг. Uber гэдэг одоо нэг компани байж байна. Өөртөө ганц ч такси байхгүй. Тэгсэн мөртлөө дэлхийн хамгийн том таксины компани. Яг тэгвэл нэг програм зохиожсон, код хийжсэн тэгэл гар утсанд нь хийгээд өгчдөг. Явж яхад чинь яг таны уртад 10 метрийн цаана нэг хүн такси хүлээгээ зогсож байна гэж. Тэр хүн бас гар утастайгаа орж ирлээ хажууд нь зогслоо аваад явлаа. Тэгэл замынхаа дагуу нөгөө өөрийнх нь маршрут нь байж байгаа учраас тэрнийхэн дагуу ингээл үргээд өгчдөг. Тэгээ тэр хүндээ ч бас нэг орлогын их усүртэй наадхан ч гэсэн бас тодорхой хэмжээгээр төргөн хурдан очичдаг нөгөө хотын зам тээврийн ачаал мачаал энэ төр гэдэг чинь шал ондоо болол явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм юмнууд гараад ирчихээд байна. Одоо өөрөө чинь ашиглаж байна уу яаж энэ тэр WhatsApp гээл юм байж байгаа, WeChat гээл байж байгаа, эсвэл одоо тэр Instagram энэ төр гээл байж. Тэр компаниудын чинь одоо зах зээлийн үнэлгээ нь бол манай эдийн засгаас бараг том биш шүү дээ. Монголын эдийн засаг, бүхэл бүтэн улсын эдийн засгаас том тийм компаниуд гараад ирсэн. Тэгээ анх яаж үүссэн хичнээн хөрөнгө оруулалт хийсэн бэ гэхээр бараг юм байхгүй шүү. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийх хэрэг байхгүй. Нэг юм жижигхэн өрөө, нэг хоёр ширээ, нэг хоёр компьютер, тэгээ нэг хоёр бацаан хийх юм байхгүй сууж байгаа л хийчихэж байна. Тэгээ өнөөдөр тэр WeChat-ыг 19 миллиардаар худалдаж авч байна шүү дээ. Монголын эдийн засаг 12 миллиард байна.
Тэгэхээр ийм том өөрчлөлтүүд бас гараад байгаа. Тэгээ энэ бүгдийг л бид нар бас нэг бас давхар бодож л байх хэрэгтэй юм л да. Ааха. Билл Гейтсийн үг байна л да, дэлхийн номер 7 тэрбумын 1 жагсаж байгаа Билл Гейтс чамайг баян болгож өгсөн нийгэмд чи авснаа босооч өгөх хэрэгтэй гэсэн өрөө байна. Би 2 дугаарын өмнө хаа хилээс гадна эргээс чанад нуусан хэмжээний мөнгө Монгол гэдэг сэдвэр хийсэн. Тэгээд ер нь бол тэнд байгаа мөнгө бол бараг ирэхгүйтэй л гэсэн тийм одоо айдас байна л да, бид нар шиг ядруу орнуудад бол. За тэгээд тэнд нууцсан хүмүүс бол ихэнх хвчлэн далайн ирэг дээр явж байгаа л живчдэг тийм технологи дэлхийд байна гэж. Тэгэхээр энэ Монгол хүн байж одоо хууль бусаар хагартлаа, идсэн, ууцсан, цадцсан хүмүүс байгаа учраас ард түмэнд ургуцээд байгаа. Эдний ёс суртахуун, эдний одоо улсын өмнө хүлээх үүрэг, эднэрийн одоо гэмшил, эднэрийн ухаарл одоо энэ цэг дээр эднэр тандаж та юу хэлмээр байдаг вэ? Мэдээж тийм улсууд бол явж байгаа учраас ардууд дургүй яваад шүү дээ. Тийм. Манайх чинь цөөхөн хүнтэй шүү дээ. Үндсэндээ бараг бие бинийгээ мэднэ. Тийм. Тэгэхээр чи өнөөдөр ямар хувцастай байна, маргааш ямар хувцастай болчих вэ? Чи өнөөдөр ямар гутал өмсөж чинь, маргааш ямар гутал өмсөж чинь, ямар машин унж чинь, маргааш ямар машин унж байна гэдэг чинь нүдэн дээр хил байгаа зүйл байхгүй юу? Тэгээд нэг хэсэг нь бол харж байгаа. За энэ үнэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөлт. Үнэхээр нямба чамба хүн шүү. Ёстой хөдөлмөрч хүн шүү. Ёстой ингэж явж байгаад ингэж гараад ирж байгаа. Баян чинэлэг болж байгаа бол асуудал алга. Гэтэл хуруу хөдөлгөөгүй мөртлөө хагартлаа баяжчихсан нэг хэсэг хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд тэр чухам юун дээр бий болсон юм бэ гэхээр Монголын үндэсний баялаг гэж нэрлэгдээд байгаа. Тэр газрын дөрвөө хэвлийгээр л тодорхой хэмжээний манипуляцийг л баяжчихсан нэг хэсэг хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүст чинь хүмүүс бас нэг жоохон дургуцаад байна шүү дээ. Би чамайг мэдэн шүү дээ. Яг хажуудтай ингээд хоёлаа хамт өссөн байсан. Чи бол үнэхээр юу яагаагүй. Зүгээр чамд нэг тийм аз тохиолсон юм байгаа үз, элдв янзын болсон юм байгаа үз. Чи бол ингэж гсэн байна. Тэгээ одоо нэг жоохон шудраг юм гэж байдсан бол чи тэрнээсээ буцаагаад нийгэмдээ авцраад өгөлдөө гэж. Тэгж яриад байгаа нь би бол нэг тийм тэрийг бол буруу гэж бодохгүй. Тэр бол зөв. Тийм учраас тэр офшор элдв янзын байд юм бол одоо тэгээд наас цааш нь болох ёстой байх. Гэхдээ зүгээр бас нөгөө талд нь нэг зүйл байгаа. Офшор гэдэг маань бол нэг бизнес эрхэлж байгаа нэг хэлбэр. Нэг л хэлбэр. Хоёрдугаарт нь санхүүгийн бас нэг том зах зээл. Өөр ингэсэн зах зээл. Тэр чинь манад бас нэг юм болохгүй байгаа учраас тийш нь зөгөөд байгаа шүү дээ. Татвар нэх байсан ч юм уу янз янзын учир шалтгаан байгаа даа. Би тэр асуудлуудыг бол хөндөхгүй байгаа. Миний зүгээр дургу хүрээд байдаг юм бол юу юм бэ гэхээр бол хууль ёсороо тэр Монголынхон төлөө одоо ажиллах ёстой. Тэрнийхээ төлөө цалин аваа сууж байгаа тэр өндөр албан тушаалтай хүмүүс Монголынхон хуулийг зөрчөөд тийм юм хийгээд байхад дургу хүрээд байгаа байхгүй. Монголын хуулийг дагаж мөрдүүлэх үүрэгтэй хүн энэ тэнд дэвчээд өчнөө төгрөг нуучсан байхад бол үнэхээр дургу хүрээд байгаа байхгүй. Монгол төгрөг гэж байна шүү дээ. Одоо энэ чинь үндэсний мөнгөнд тэмдэгтэй. Энэ ганц төгрөгийнхөө төлөө ёстой амиа тавих ёстой албан тушаалтан хүн эсвэл хүмүүс энэ тэнд дэвчээд мөнгө нуучсан байх тэр дургу хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол байж болохгүй зүйл. Тийм учраас би бол хувьдаа энэ хүмүүсийн тэр нэг сүүлийн үед гараад байгаа хөдөлгөөн энэ юм бол зөв л гэж бодож байгаа. Дараагийн нэг юм бол за монголчуудыг ийм хэрэглээтэй энэтхэг хятад байх юм бол 5 дэлхийн хэрэгтэй. Яг мангас шиг хүмүүс байна гэх тээ. Ерөөсөө ингээд сая цагаан сараар бол хамгийн багаар 250 мянган хоноор ууц тавьсан юм байна л да. За бараг 60 сая гээгүй байгаа бууз итсэн гэдэг тийм ээ. Тэгэхээр ер нь ингээд хямраад байгаа юм шиг бидний нэг юм ариуч хямгаж байх юм одоо танд ямар ажиглагдаж байна? Юун дээр бид нар цалгаар наацгаа байна? Юун дээр бид нар өрхийн хөвдөж, иргэний хөвдөж, компани хөвдөж, төрийн хөвдөж одоо эдийн засгийг хэмнэж арилгаж чадахгүй байна. Нэгийг хэмнүүл нэгийг л ашиг олж ийн гэсэн үг үстэй тий. Энэ дээр та эдийн засаг чи хувьд яаж хардаг? Гэхдээ тэр хэмнэлттэй бай, арвч хямгач бай гэж мянга яриад ураа лоозон дэвшүүлээд юм явдггүй юм байна л да. Тэгэхээр тэр нэг механизмуудын л зөв болж хүн хүссэн үсээгүй өөрөө тэр арвч байдаг, хямгач байдаг тэр механизмуудыг л олох ёстой болоо гэж бодож байна. Би зүгээр нэг юмд одоо их олзуурч байгаа өөрөө бас анзаарч байгаа байх л да. Сая тэр нэг нөөт гэж нэг юм гарч ирлээ шүү дээ. Тэг буцаан олголт гэдэг. Тэг анх бид нар чинь энэ татварын тогтолцоо энэ бүх юм чинь хийгээхдээ яасан бэ гэхээр аж ахуйн нэгжүүд байж байна. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүд дээр татварын байцаагч нар очиж шалгалт хийн. Тэгээ алдаа дутагдал байх юм бол ингээд тооцоод тэгээ татварын улсын төсөвтэй аваад ингээд явна гэж. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэхээр татварын байцаагч нар чинь хаанч хүрч ажиллаж чадхаа болчиход байгаа байхгүй юу.
Тэгээ сүүлдээ бүр хэлбэр болчихсон. Өөрөө тэр нөгөө нэг татвар матварын нуудаг, тэрнээс нь бас нэг хувирга карманда юм татдаг болоод хувирчихлаа шүү дээ. Тэгэнгүүт нь бид нар мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг нэг тийм институтыг шинээр бий болгож гаргаж ирсэн юм. Өөрөөр хэлэх юм бол аж ахуй нэгж байгууллагуудын тэр таалан баланс элдв янз юм нь бол мэрэгсэн нэгтлэн бодогч нар үзэж хараад тэгээ зөв бурууг нь олоод тэгээд тэрнийхэн дагуу татвараа төлж гинэ гэж. Тэгэхээр тэр татварын байцаагч нарын чи ажил бол хамаагүй хөнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр аж ахуй нэгжүүд байна, дээр нь мэрэгсэн нэгтлэн бодогч нар байна, тэгээд татварын байцаагч нар байна гэсэн энийг ийм тогтолцоо гаргаж ирээд явуулсан бас нэлээд явсан юм. Нөгөөт бол ер нь таны санаа байсан ба. Тэгтээ энэ бас нэг олигтой үр дүнд бас хүрээгүй байхгүй юу. Тэгэхээр яасан бэ гэхээр бүр аргаа одоо яад юм блэ гэж бодож байсан. Ер нь ард иргэд өөрсдөө татвар хураагч байг. Татварын байцаагч татвар хураадаг биш. Та өөрөө татвар хураагч болоод хувирчих гэж. Тэгээд тэр нөөтийн систем гэдгийг гаргаж ирээд тэр нөгөө нөөтийг чинь буцааж олгодог систем гаргаад ирсэн. Одоо тэгээд өөрөө харалтаа үр дүн нь яаж ийн хаан ч гэсэн очисон юм авчихад нөгөө талуун авж байгаа үсттэй. Тэгээ хувь хүн дээр байгууллага дээр гэж хэлүүлэл авч байгаа шүү дээ тий. Үйлдвэрчил хөдөлгөгч нар баярлал цааш нь гэж. Иргэн болгон өөрөө татварын байцаагч болчихсон, татваранд хяналт тавьдаг болчихсон. Тэгээ энийг системийг нэвтрүүлсний үр дүнд яасан бэ гэхээр бол сая одоо эхний 3 улирлын дүнгээр бол татварын бүх төрлийн төлөлгөө биелэгдсэн. Бүр давж биелэгдсэн. Тэгэхээр ингээд механизмын зөв болчих юм бол энэ явдсан байна гэдгийг л харуулдаг байгаа байхгүй. Татвар нөөтийн буцаан олголт чинь цагаан сарын өмнө баг хэд вүлээ 60 хэдэн миллиард төгрөг буцааж өглөө ард иргэдэд тий. Тэгээд тэр чинь бол маш том юм болсон шүү дээ. Зүгээр яг би бол энийг ажлын хэсгийг удирдах зохиогчнуудын одоо алсын их хурлаар батлуулсан л да. Тэгвэл зүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол юу юм бэ гэхээр бол тэр механизм зөв олчих юм бол тэр арвиж хямгаж байх тэр юмнуудыг бол нэлээд явуулж болно. Дээрээс нь бас нэг юм байна. Хүмүүжил. Энэ гэр бүлийн асуудал, гэр бүл дотроо энэ хүүхдүүдийг багаас нь мөнгөтэй харьцаж сурах, мөнгөний үн цэнийг мэдрүүлдэг болох асуудал бол маш чухал. Яг энэ үг хэлэхэд бол цамаан байгаа юм үл байгаа. Энтэнд очиод нэг 10,000 төгрөг өгөөж нэг машин ачаад буулгаад орхих гэхэд бол ажиллах хүн алга шүү дээ. Тэгсэн мөртлөө арх угаал бильярд тоглоод яваад байдаг. Тийм байж болохгүй л дээ. Тэгэхээр одоо бол зайлшгүй нэг асуух юм юун дээр ирж байгаа тэгэхээр бид яг ямар нөхцөл байдал дээр өнөөдөр байж байна гэдэг. Тэр Америкийн ардчил эдийн засгийн загварын зохиогч Рокфеллер бол төгшөөртэй нөхцөл байдалд өнгөрүүлэх хорон мөчөөр сорилт байт юм а гэд. Би бол одоо яг л тийм үйл гэж үзье да. Та яг одоогийн бидний зогсож байгаа энэ түүхийн 2017 оны ямар агшин ямар үе гэж үзэж байна. Зүгээр миний ойлгож байгаагаар бол энэ дээр дахиад нэг сүрхий хувьсгал хийгээд авах шаардлага байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ нэгэнт бий болчихсон байгаа юмнуудаа нэг илүү боловсрон болгох, төгөлдржүүлэх тэглэл рүү нь бол нэлээд анхаарах хэрэгтэй болов гэсэн ийм л надад ойлголт байгаа. Тэгээ энэ дээр нэг их одоо санаа жоохон зовоодог гэх юм уу юу гэх юм зүйл бол юу юм бэ гэхээр энэ улс орны нэг эзэнтэй болох асуудал бол үнэхээр хэрэгтэй байна. Эзэн ямар хүн байх вэ? Ер нь хаа сайгуулын чинь нэг тийм замбраагүй байдал бол газар авчихлаа шүү дээ. Тэгээд дандаа найзан дундаа би чамд чи надад тэгээ чи хэлэхгүй шүү би хэлэхгүй гэдэг нэг тийм юмар ингээд яваад өглөөлтөө. Тэгээд харахад бол их ажил төрлөн бүтээд болоод байгаа юм шиг боловч нийлбэр дүнгээрээ өнөөдрийн энэ эдийн засгийн хямралын нэг бүтэхгүй байдал чинь ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагыг бий болгох, эзэнтэй болох асуудал айгүй чухал. Манайх чи ердөө энэ чинь бол маш тодорхой хэлсэн байна. Эзэнтэй болгох хэр чи одоо бүгд гайхах шүү дээ. Бүгд л эзэнтэй байгаа чинь ямар эзэн шаардлагатай. Харин тэгэхээр тэр эзэнгүүт чинь эзэн биш л байна л да. Тэ эзний сэтгэлгээгээр юмдаа хандахгүй байна. Хамгийн наад захын одоо байх ёстой зүйл бол тэр ардын нэг уламжлалт л үг байж байгаа шүү дээ. Дээрээ судлаа болохгүй доороо гүдлээ болохгүй шүү гэж. Тэгэхээр хүн болгон хийх ёстой ажлал хиймээр байна. Яг хариуцж байгаа ажлаа эргэн болгон дээр дооргүй хаа сайгүй ердөө энэ дээр л их ач холбогдлогмоор байгаа. Тэгэхгүй бол одоо сая улсын их хурлыг харалтаа ямар ажил хийж байна. Хууль тогтоох дээд байгууллага маань шүүхийн ажлыг хийгээд шүү дээ. Шүүх маань болох тэр улс төрийн ажлыг хийгээд. Улс төрийн зорилгоор нас цаашаа хүн амтныг шүүдэг мүдэг хийм ажил хийгээд. Улс төрчд нь болох тэр аж ахуйн ажил хийгээд. Тэг яаж энэ улс орон чуурхшаага явах юм? Ажлаа хийлдэ. Яг тэр хариуцсан ажлаа хий. Өөр юм руу бити үсчээд. Хэрвээ чи өөр ажил хийх гэж байгаа бол тэр өөр ажил дээр очиж жоод тэр юм хий. Чамд энийг даатгсан байгуул чи энийг л яг хийдэг. Тэрийг хийлэгдэг, тэрийг яг хянж байдаг тэр жоохон сахилга дэг журам
жоохон зангаргах хэрэгтэй байна. Хатуугаар. Арай шатуугаар шилээгүй. За. Тэгэхээр бас нэг чухал зүйл бол энэ ардчилсан нийгмийн ёс суртахуун гэдэг юм одоо ямар байдгийн болоо гэд бүгд гайхаж байна л да. Ёс суртахууны аимшигтай уналтанд орлоо. Гэхдээ энэ бол бүр санаанд оромгүй юм боллоо л доо. Тэгээд ардын ёс заншилтай, 70 жилийн даруулгатай, даруухан дуу ерөнхийдөө нэг тийм болж байна бүтэж байна гэдэг ард түмэн чи одоо танихдаггүй аргагүй болж штэ. Ямар ууйгүй болж байна. Гэхдээ мэдээж тэнд хэдэн хүн баяжаад байгаа юм чинь энд барьцаад л тэгэл зам дээр нь одоо 300 мянган машин хэрэлдээд л зодтолтоод л ингээл энэ залуу үеийн болохоор хүний санаанд оромгүй юм хийгээд л дайнгүй хэрнээ жилд нас орж байгаа хүний тоо нь халах голын дайнаас хэд дахин давчаал ингээл нэг юм болчлоо. Энэ дээр та одоо юу харж байна? Бид яах ёстой? Гэхдээ яг наад чинь бол байгаа зүйл нь бол гарцаагүй үнэ. Гэхдээ бас ч гэж одоо бүгдээрээ туугаа тавьчихсан ч биш л дээ. Манай хөдөө орон нутагт бол ялангуяа нөгөө төрөний өөрөө чинь дурддаг сайхан Монгол зан чанар бол бас байж л байгаа шүү дээ. Очоод уулзаад бас нэг санал бодлоо солиж жоох сэтгэл нэг онгоогоод нэг сайхан уужраад явчихж байгаа. Ягаад гэвэл тэдний ярьж байгаа, харж байгаа энэ үнэлэмжүүд, энэ нийгмийн төр төрхийг ойлгож байгаа юм чинь бол арай л урт хараад идэг байхгүй юу? Арай л нэг жоохон холыг хараад идэв. Хотын бид нар чинь нэг дөрвөн хананда баригдаад ингээд давчуураад саяжмдаад ирлээ тийм нэг иймэрхүү л байгаад байна л да. Тэгэхээр тэр хотын Монгол, хөдөөний Монгол гэдэг чинь 2 ондоо юм болчиход байна шүү гэж миний түрүүний хэлээд байгаа санаал тэр хэрэг. Тэгэхээр чинь хотод сая 400 байгаа юм чинь. Тэр чинь бас аюултай сая статистикийн тоо баримтаар одоо 8-900 мянган 01-ээс 25 нас юм биш үү? Тэгэхээр энэ чи одоо яах вэ? Тийм чи одоо асуудал болчиход байна шүү. Асуудал болчиход байгаа. Энд бол хамгийн том асуудал бол юу вэ гэхээр бол ажлын байрны асуудал. Хүн ажилтай орлоготой амьдрал ахуйгаа бас нэг хачин тансаг биш юмаа гэхэд зүгээр нэг ердийн төвшөнд аваад явчих тэр нөхцөлийг бүрдүүлээд өгчих юм бол нийгмийн дотор хуур амьсгал бол шал ондоо байна. Хитрхи ядуу тэгээд нийгмийн баялагын ялгарл нь бүр ингээд ийм өндөр болчихсон байгаа нөхцөлд бол юм шаардахад бол хэцүү. Тэгэхээр энэ маань дахиад явсаар байгаад юу вэ гэхээр бол эдийн засаг болчихж байгаа. Эдийн засгаа өсгөх хэрэгтэй, нэмэгдүүлэх хэрэгтэй, баялгаа аривжуулах хэрэгтэй. Эн чинь дахиад ямар асуудал вэ гэхээр төр засаг болоод өрчиж байгаа. Төр засаг нь мэрэгэн бодлогоо явуулж чадж байна уу? Төр засаг нь мэрэгэн бодлогоо явуулаад энийг нэг зөв зөвтэй залаад явахын тулд бол юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг мэдлэгтэй чадлагтай ямаа чаддаг хүмүүсээ гаргаж ирж гэнэ үгүй юу? Эсвэл ингээд хэрчээ тастаа тайчаад байна үгүй юу? Гэдэг асуудал байна л та. Одоо улс төрийн залгамж халаа, Монгол төрийн алтан жолоо атгагч нарын залгамж халааг юу нь яаж хийх ёстой вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Мэдээж одоо та бүхэн бол яг эд насан дээр л ирлээ л да. Одоо яг л нэг юм хийгэн хүмүүсийг ард түмэн үлээж байна. Тэгтэл мэдээж цас дарна, уулыг цас дарна та бүхэн зуурууд өхөн. Тэгэхээр дараа үе яаж үлдэхөө гэд би гайхтгийн. Цэдэн бол дараад цэцүү өргөө зогсож исэн Си Жинпин гэдэг хүн өнөөгийн ядтын дэргүүн болцсон байна л да. Гэхдээ тэр чин тэр Шанхайн бүлэглэл бол бэлддэг юм байна. Тийм одоо ингэ явж шít. Гэхдээ тэгэхээр манайд ийм юм байхгүй. Энийг яаж хийдгийг энэ яах вэ? Манайд ч бас чиж захиргаалтын үед бас тогтолцоо байсан юм аа. Байсан боловсон хүчнийг бэлддэг. Тэгээ халамжлан хүмүүжүүлэгчийн тогтолцоог ойл. Тэгэл нэг албан тушаал гэхэд бол 2-3 хүнийг зэрэг бэлдэж жагаад тэгээд бас нэг давхар харж жагаад дэвшүүлдэг. За тэгэл хүний удам мөхсө нарийн ширээ юмын давхар хардаг юмнууд байсан. Зүгээр тэр юм бол алдагдчихад байгаа. Тэгээ тэрийг сэргээхэд бол бас ч гэж одоо нэг их тийм хөрөнгө хүч хэдэн тэрбум төгрөг шаардлагатай биш л дээ. Тэрийг бол сэргээж болно гэж бодож байгаа. Тэр ер нь авах юмаа бол авч л байх хэрэгтэй шүү дээ. Өмнөхөөс нэгдүгээр тэр гэж бодож байна. Хоёрдугаарт нь энэ улс төрийн намууд одоо дайрал дамжиж энэ улс төр нь хийгдэж байгаа учраас энэ улс төрчд нь гарч ирж байгаа учраас энэ боловсон хүчний бодлого гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй. Тэр залуу үеэ бэлддэг тогтолцоонуудыг бол маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр энэ системтэй л бэлтгэхээс өөр арга байхгүй юм. Бүх юмд систем, бүх юмд төлөвлөгөө тийм ээ. За төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засаг бол ямар ч байсан бас системд эзэгцтэй явж байна. Бид нар бүгдийн зогсоогоо чөлөөт эдийн засаг руу орсон. Өмнөх нийгмээс тэндээс авах үнэт зүйлүүд нь юу вэ? Өнөөдөр иргэд бид нар шипидэж ашиглаж цаашаа авч явах боломжтой хөлбөрүүд нь юу вэ? Зөндөө юм байгаа. Хамгийн наадсах нь бид нар боловсролд хичнээн их анхаарал тавьдаг байлаа. Хичнээн их хөрөнгө зардаг байлаа. Эрүүл мэндийн салбар байж байна. Манай боловсролын салбар бол Аз дотроо бол 90 толгой зогсон салбар. Одоо ч гэсэн бас нэг юм нь бол дуусчихаагүй байгаа шүү дээ. Харин ч бүр зарим нэгэн чиглэлээрээ бол нэлээд агч байгаа. Тэгэхээр энэ боловсролын салбартаа бол бид нэр ач холбогдлоо бол ердөө
бууруулж болохгүй. Улмал нэмэгдүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд зарж байгаа мөнгийг бол одоо бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэр хүүхдийн мөнгийг сая тэр болиулчих шиг болно лээ. Тэр бол буруу. Тэр чинь нэг сүрхий тэр элдв янзын болоод байгаа ш. Ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт байсан байхгүй юу? Тэгээ ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалтаа өнөөдрийн нэг 2 дэд сайдын албан тушаалын төлөө тэрийг ингэж наймилж яана гэдэг бол дэндүү харлахын бодлого гэж би хэлэх гээд тий. Эрүүл мэндийн салбарыг аваад үз бид нар бол маш их том сүлжээ байгуулсан шүү дээ. Орон даяараа одоо тэр хаал сум баг юу байдیں۔ Одоо уулын мохорт байгаа хүнд бол тэр эрүүл мэндийн үйлчилгээний хүрдэг тэр тогтолцоо бол байсан. Тэгээ энийгээ бол одоо харин орчин цагийн шинжлэх ухаантай холбох тэр орчин цагийн менежментийн арга хэрэгслүүдийг гаргаж ирэх нь бол гарцаагүй зөв. Гэхдээ төрийн хувьд бол энэ салбар бол онцгой юм шүү. Эрүүл сарвал Монгол хүн байж ижил энэ улс орн чинь үнэтэй зэнтэй байна. Тэрнээс тэр бүгдээрээ өвчнөд бэрхтчихсэн байх юм бол ер нь хинт хэрэгтэй. Та гадаад хэргийн сайд байх үед бол бодоод байхад харин ч Оростой Хятадтай бас харилцаа нэг юм эвтийхэн байсан юм шиг. Одоо ер нь нэг л ивэ болохгүй нэг л жахал хөөсрүүл байна л да. Ер нь ингээл бодоод байхад Далай ламыг ирсэн чинь л одоо буруу байла зөв байла гэж ард түмэн болохоор баярлаад л төрийнх нь сандраад тэнд тавьж очиод ахиж тэхгүй өстө амлж яана гэл ингээл нэг юм сони юм явагдаад шүү дээ. Тэгээд эндээс харахад бид нар гадаад харилцааны асуудал дээр зөвхөн хоёр хөрш төрөл жишээ авъя. Яаж харьцах ёстой? Танд ямар санаа оноо вэ? Та энэ сайдын албыг бас нэлээд нэр төртэй хийжсэн өнөө үед энэ дээр та юу харж байна? Гэхдээ тэгэл хамгийн түрүүнд л Монгол улсын л эрх ашиг шүү дээ. Бид нар чинь өөрийн гэсэн эрх ашигтай, бид нар ч гэсэн өөрийнхөө эрх ашигтай. Тэр эрх ашигаас ямар ч нөхцөл тохирч болохгүй. Ямар ч нөхцөл тохирч болохгүй. Тэрийгэ жоохон яаж хэрэгжүүлэх үү гэдгээ бол бид нар бол маш сайн тунгаан бодох хэрэгтэй. Зүгээр маш энгийн зүйл хийхэд бол Монгол улсын аюулгүй байдлыг хангах тийм 3 хил хязгаар байна гэж би дотроо боддتي. Нэгдүгээрт нь манай энэ улсын хил тийм ээ. Энэ улсын хил дотор болж байгаа үйл явдлууд. Тэгэхээр эдийн засгаа өсгөж нийгмээ одоо амьдрал ахуйг сайжруулж тэрийгээ дагаад мэдлэгтэй боловсралтай эрүүл сарвал хүмүүс бий болох нийгэм дотор уур амьсгал одоо нэг инээж ханиасан нэг сэтгэл хангалуун байна энэ гэсэн тэр юм чинь бол манай хамгийн анхны одоо хил хязгаар гарцаагүй хамгаалах хэрэгтэй. Энэ дээр бол төрийн маш хүчтэй бодлого явах хэрэгтэй болов гэж байна. Хоёр дахь Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолыг хамгаалах хил хязгаар бол Москва Бээжин байна. Тэгэхээр тэр хоёртой яаж харьцах вэ? Дээд зэргийн ухаан зарж, дээд зэргийн хүндэтгэлтэйгээр, дээд зэргийн энэ хоёр хөрштөөгөө сайн хөршийн харилцаагаа одоо ингэж өргөжүүлж, дэвжиж, харилцан ашигтай ажиллагаануудаа идэвхжүүлж ингэж ажиллах хэрэгтэй. Энүүндээ ач холбогдол өгөхгүй энэ хоёрыг даваад ийш тийшээгээ өсчээд байгаа явдал бол харлган гэж би хэлээ. Тий. Харлган. Тэгэхээр хоёр дахь хил маань бол энэ Москва Бээжинд байна гэж. За Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах 3 дахь том хил хязгаар нь бол миний ойлгож байгаагаар бол олон улсын байгууллагууд. Тэгэхээр дэлхийн нийтийн тэр том олон улсын байгууллагууд Монголд идэвхтэй оролцох асуудал. Нэгдсэн үндэсний байгууллага байж, дэлхийн худалдааны байгууллага байж байна. За олон улсын валютын сан, дэлхийн банк ч гэдэг юм уу юу гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ төр гагийн шүүх мөнх энэ төр гэл чи ердөө маш олон байгууллагууд байгаа шүү дээ. Тэр олон байгууллагууд дотор бид нар бол одоо маш идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Монголоо таниулах хэрэгтэй. Тэгээ тэр үйл ажиллагаа явуулна гэдэг чинь дахиад хамгийн наадсах нь тэнд ажиллах чадвартай мэрэгжлийн боловсон хүчин байна гэсэн үг шүү дээ. Ямар сандал би нэг 2-3 жилийн өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудтай уулзж байхдаа хэлсэн. Яг тэр нэг Кремийн асуудлын дараа. За энэ чэнэс авч болох хамгийн том сургамж бол ердөө энэ олон улсын эрх зүй шүү. Олон улсын эрх зүй онцгой ач холбогдолтой байна. Тийм учраас бүр энэнд ач холбогдол өгч төр засгаас тусгаалan мөнгө гаргаж нэг 100 хүүхдийг дэлхийн хамгийн шилдэг сургуульд нь олон улсын энэ эрх зүйгээр сургамаар байна. За тэн дотроос нэг 10 нь үлдэнэ биз. Тэгээд тэн дотроос 5 нь ажиллана биз. Тэгэхэд бол одоо бас ч гэж учиртай шүү гэж би ярьж байсан. Тэгэхээр бол ийм маягаар л ажиллах ёстой байх л да. Өөрөөр хэлэх юм бол тэр Монгол улсын аюулгүй байдал гэдэг маань чухам өнөөдөр хаана байгаа, юугаар илэрхийлж байгаа, ямар хил хязгаар байгаа, ямар механизм байж болох вэ гэдгийг л давхар бодож л ажиллах ёстой байна. Та ч бэлтгэл ах мод. Тэгээд маш олон жил цэргийн их сургуульд социализмын сүүлийн он жилүүдэд цэргийн их сургуульд багшилж байлаа цэргийн сургуульд. Тэгээд таны нэг их сайхан үг үйдэг юм аа.
Харин ч энэ гадаадд байгаа цэнгэр дуулга өмссөн манай энхийг сахиулагч цэргүүд маань ёстой нэг Монголын нэр төрийг нэг сайхан гаргаж явж байна да. Тэр хэд бол ёстой Монгол орон ямар хүчтэй, Монгол хүн ямар сайхан юм бэ гэд гөмөн том PR хийж байна да гэд. Би тэр Жорж Бушаас ингэртэй цэргийн гавьяаны улаан тугийн одоо авч исэн самбуу юмдантай ярьслага хийжсэн юм л да. Ховдод байдаг тэр нэг мал сайн хариулдаг. Тэгээ нэг алан ядагч явж яхад дуран гараа тэрийг устгахгүй нүдний хараасаа. Тэгээ эндээс юу асуух гэдэг нь гэхээр Монгол залуучуудын цуснд бол баатруудын цус байна. Эдэнд бол маш их хүч байна. Энийг бид одоо яаж бүтээгдэхүүн болохгүй, яаж ашиглах вэ, яаж энүүгээрээ баялаг болохгүй, яаж энэ хүчийг бид нар хурааж одоо хэрэглэх вэ? Тийм, ер нь бол манай айрам бол үнэхээр одоо миний ганц бахархдаг. Ер нь миний удам өгсөн бол Монголын айрамтай их холбоотой. Миний ээж чинь хүртэл бэлтгэл офицер байсан юм байна. Тийм үү. Тийм. Тэгээд энэ мах урталгаа энэ улаан хооронд чинь миний бас багнаас өнгөрсөн энэ цэргийн одоо бүрийгээр л өглөөс ирдэг жигсаалын дуугаа хийгээ тэгэл оройн үчин толгой хийгээл тэгэл ордог шахуу тийм л байсан юм. Тэгэхээр би бол ховдоо бол үнэхээр ишиг их сэтгэлтэй. Энэ нөхдүүд маань яг тэр хүнд хэцүү үед бол Монголын нүүрийг дахалснаг бол дахалсан. Одоо бүр хамгийн энгийн жишээ ихтэл 2000 онд тэр нэг бид нар мянганы сорилтын сангаас нэг $230 авлаа шүү дээ. 230 сая доллар. Тэр чинь нэг сүрхийн Монгол тайртад өгчихсэн юм биш шүү дээ. Манай нэг муу хэдэн халтар цэргүүд л тэр Афганистанд л үүрэг гүйцэтгэжсэн учраас л ирсэн шүү дээ. Тэгээ тэднэрийн ачаар л байхгүй. Тэднэрийн ачаар одоо ч гэсэн бас нэг ганц хоёр төгрөгийн тэнтэс ингээл орж ирээ. Сая ч гэсэн одоо бас мянганы сорилтын сангаас бид нар нэг 400-500 төлөө авах гэж байгаа. Тэр чинь бас л манай тэр инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нөхдүүдийн л одоо үнэлгээл явж байгаа байхгүй. Тэрийгээ бол ойлгодог баймаар байгаа. Тэрийгээ бол мэддэг баймаар. Зүгээр энэ залуучуудын хүчийг яаж ашиглах вэ гэхээр бол миний зүгээр бодлого юу вэ гэхээр энэ төр засаг нь нэг зааж зандраад нэг хилээд байхтай биш. Харин тэд нар өөрөө өөрийгөө хэрэгжүүлэх өөрөөсөө айгүй сайхан одоо уляас хус одоо юу гэдэг нарс царс мод болж өсөх эсвэл одоо зарим нь наран цэцгч байд юм уу эсвэл зарим нь линхаа цэцгч байд юм уу одоо сарнаач байд юм уу юу л болж байна зарим нь моол байд юм уу өөрөө яг юу болж одоо ургамаар байна тэр бололцоог нь бүрдүүлж өгсөн хөрсийг бэлдэж өгсөн таахгүй хөрсийн сайхан бэлдээд өгч тэр хөрсөн дээр дорж хурж ирээд өөрөө нэг сайхан юм ургуулад өөрөө босоод ирэх дулмаа хурж ирээд бас нэг өөр нэг юм босгоод ирэх тэгэхээр тэр хөрсийг бэлдэж өгөх бол төрийн одоо үндсэн үүрэг байх ёстой болов уу ш тэрнээс захирц зандраал чи тийм чи юм чи хийгээд тэр нэг хол явахгүй л дээ. За ерөнхийдөө нэвтрүүлэг жаргаж чинь 2-3 асуулт өгөөд нэвтрүүлгээ жаргая. Тэгээд та бол 21 дэх ерөнхий сайд Монгол улсын 21 дэх ерөнхий сайдын ажлыг хийж яхад Монгол улсын үндсэн хуулийн одоо ямар заалтууд одоо ажил хийхэд садаа болж исэн ямар заалтууд алдаатай байсан төрийн алтан жолоо атгаж явах ч гэсэн үндсэн хуулийн одоо ямар алдаа сахварлуудыг та олж харсан. Гэхдээ шүүмжлэлтэй юмнууд бол бий тэр одоо жишээ нь хот гэдэг үгтэй холбоотой асуудал бол одоо олон жил яригдчихэж байгаа шүү дээ. Үнэхээр л хот гэсэн үг байхгүй л байгаа юм чинь ямар сандал дархан маань уул аймаг болчиход байх вэ? Эрдэнэт маань аймаг болчиход явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү юмнуудыг бол засаж залруулах юмнууд бол гарцаагүй байж байгаа. Тэгэхдээ би зүгээр дотроо нэг хоёр юмыг л бодож явдیں۔ Нэгдүгээрт нь энэ үндсэн хуулийнхаа потенциалыг бид нар бүрэн ашигласан уу гэж. Эсвэл субъектив хүчин зүйл яваад байна уу? Хувь хүний хоорондын харьцаа нэг үнэлэмжийн асуудал яваад байна уу? Эсвэл үнэхээр одоо тийм бодиттой учир шалтгаан байна уу гэдгийг бол одоо нэлийн бодох хэрэгтэй юм шиг байна. За тэгээ хоёрдугаарт нь хэрвээ энэ рүүгээ одоо ингээд асуудал гаргаад яриад хилцээд явъя гэх юм бол гарцаагүй ард иргэдтэйгээ шууд зөвлөлдөж байж л тэд нартэйгээ л одоо санал бодлыг авч ээж л энэ дээр ярих учиртай. Танд одоо 20 хэдэн залтал өөрчлөлт гэж ихний хэлжинд тийм мэдээллүүд явагдаж байна. Яралтай одоо ямар өөрчлөлт бол танд бол санаа бодол загвар бас байж байгаа шүү дээ. Энэ дээр та яг хөө тэн дээр бол одоо жишээ нь ерөнхий сайдын засгийн газрын гишүүдээ өөрөө томилдог, өөрөө ажилласан чөлөөлдөг болё гэдэг бол гарцаагүй л одоо шуурхай удирдлагыг хангах нэгэн удирдлагын тэр тогтолцоогоо бэхжүүлээ гэдэг үүднээс бол зөв. Би бол тэрийг бол ердөө буруу гэж хэлэхгүй. Тиймэрхүү юмнууд бол бас нэлээд юмнууд байна лээ. Бодцсон юмуд бол байгаа. Олон дэшээ үсрээл асуухад та дандаа л одоо чухал хариултууд өглөө ингээд танд бас олон мянган үзэгчдэд соёл гэгэрэл тэмүүс ард түмнийхээ өмнөөс баярлаж байна. Тэгээд энэ нэвтрүүлэг бол шуудхан хэлэхэд улс төрчдөөс
ухаантай хүмүүсийн суулж ирээл бид ард түмэнд хэрэгтэй юм яриулдаг. Энэ л өнцгөл юм л да. Тэгээд нэвтрүүлэг жаргаж яах нөхцөлд ер нь бол энэ Монгол орн бол ардчилсан намын гишүүдийн, Монгол ардын намын гишүүдийн, Монгол ардын усалт намын гишүүдийн улс биш ээ. Энэ бол ард түмний улс. Тэгэхээр энэ одоо ард түмэн оюуны чадвараараа 100 гаруй орноос 5 дээр жагсаж бэлэн өгдөлтэй байгаа энэ улс орныг жолоодох одоо ямар шинж чанартай, ямар зайлшгүй хийх ёстой төлөвлөгөөтэй, ямар удирдагчийг ард түмэн өсөж байгаа гэж та өөрөө дотор мэдэрч ойлгож ав. Тэдний өсөл зоригийг та ер нь хэр мэдэрч анзаарч байна. Тий. Би бол бас ч янз янзын алба хашижсныхаа хувьд, за янз янзын хүнтэй харьцажсныхаа хувьд бол нэг зүйлийг л маш сайн мэддэг. Энэ хэдий ч нэ өндөр алба хашна, төдий ч нэ их хүнлэг тийм хүнл байх хэрэгтэй юм. Хүнд хязгааргүй хайртай байх хэрэгтэй. Хүнийг хараад одоо ястаа бүдэрх юм бол дагаад бүдэрч ингэж сэтгэл нь нэмтэрч яадаг, өвдөж яадаг. Тийм мэдрэмжтэй тэр хүнд хязгааргүй хайртай. Хүнийг нэгдүгээрт нь тавьдаг хүн бол гарцаагүй тэр дээр л сууж явах хэрэгтэй гэж бодож. За тэгээ хоёрдугаарт нь бол гарцаагүй одоо улс их орныхоо эрх ашгийг бол томоор харж чаддаг. Одоохондоо тэр хоёрыг хэлж байна. За ойлгохдоо ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. Тэгээд хувь тавилангийн эрхээр 1 сая болчихсон байгаа энэ сайхан хөгт толботой Монгол өрс мянган жил хүлээж иж өнөөдөр л бидний үед 3 сая болсон энэ ард түмэн Монголын ард түмэнд нэвтрүүлгийн уламжлал улсаар сайхан ерөөлийг урам зориг өгье хэлж өнөөдрийн нэвтрүүлгийг жаргана уу. Тий. Ер нь бол монголчууд бидний заяа бол их л дээшээгээл хүмүүс шүү дээ. Дээд тэнгэрээс заяатаа гэд Монголын нууц товчооч нь эхэлдэг шүү дээ. Тэгэхээр дэмжлэг тэр юм бол бүх юм л байгаа юм. Их юм биднээс өөрөөс хамаарат байна. Тэгээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тэгэхээр тэрийг л байнга бодож монголчууд маань энэ Монгол улсынхаа төлөө одоо өөрсдийнхөө мэдлэг чадвар, оюун ухаан юу гэдин тэр бүх юмаа дайчилж энэ улс орноо улам сайхан цэцгэлэн хөгжүүлээсэй л гэж хүсэж байна. За баярлалаа. Таны тэр ерөөл бат сайхан оршихолтгой ингээд баг хурлын эрдмийн чуулганы 230 дахь дугаарт Монгол улсын 21 дахь ерөнхий сайд, Монгол улсын гадаад хэргийн сайд, улсын их хурлын гишүүнээр 4 удаа сонгогдсон ажиллаж байсан амар жаргал сангийн тэргүүн Ренчин намын амар жаргал 5 хүнтэй хөөрөлдлөө. Ингээд соёл гэгэрлийн өнцгийг барьж сайхан хариултууд өгсөн танд мянган үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлж байна. Баг хурлын эрдмийн чуулганы дараагийн дугааруудад олон эрдэмт мэрэгдүүд та бүхнийг соён гэгэрүүлэх үн цэнтэй бүтээлүүдэд бэлдэн хүлээж байгааг дуулгах таатай байна. Сүүлийн үеийн дугааруудыг бид улс орны хувь заяатай холбоотой сэдвээр та бүхэнд хүргэж байна. Баг хурлын эрдмийн чуулганы 228 дахь дугаарт Монгол үндэсний ардчилсан намын дарга тэргүүт хүмүүс орж хилээс гадна эргээс чанад нуусан их хэмжээний мөнгө Монгол гэсэн сэдвээр орсон бол 229 дахь дугаарт Монгол улсын ерөнхийлөгч байсан Монгол Ардын Усгалт намын дарга намрын инквайр өнөөдөр та бүхэнтэй Ренчин намын амар жаргал уулзлаа. Ингээд Монголын ард түмэн та бүхний гарт энэ улс орны хувь заяа байна. Та бүхний оюун санааны сэргэн мандал энэ улс орны цаашдын өнгө төрхийг тодорхойлох болно. Ирэх нэм гарагийн 21 цагаас эргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.